Зайсан бацхан өрхөн мөндөд үзэгчтэй ингээ Catch Talk podcast-ийн ээлж нэгэн дугаартаа бүгдээрээ тавтан морил бишгээ эхлэхээс өмнө бүгдээрээ subscribe дараад лайка дараад тэгээд хамгийн сүүлд нь манай зочинд хамгийн сайхан урмын сайхан үгээ өгөөрэй гэж хүсэж байна. За ингээ бүгдээрээ эхэлцгээе. Донтцсон ямар нэг юмд хамааралтай болсон өөрийгөө эхлээд ихтэй ажигладаг дандаа гаднаас ажиглуулдаг, гаднаас харуулдаг. Ер нь өөртөө харах мэдэх боломж ер нь жоохон харамсалтай байдаг. Яг тэрэнд амар дуртай байгаад байдаг. Дофаминыг ингээм амархан авдаг болоод ирэнгүүт бид нар үргэлж төлөөс төлж байгаа. Тэгвэл энэ донтол дотор их сонин донтол байдаг. Ямар донтол байдаг гэхээр хүнээс хараат байдалд ордог донтол гэж байдаг. За юу гэсэн үг вэ? Чи хүн донтож болно. Хайртай болоод гэсэн үг нэ. За одоо бид нар тэгж тайлбарлана. Хит attached, хит obsess болохыг хэлнэ. Тэгсэн мөртлөө тэр харилцаан токсик байгаад байна. Зарим хүмүүс маш их айцтай төгшөртэй шинэ хаягдхаа сайхан айц гэдэг юм бүр хүүхд наснд цуг. Монголд сэтгэл заслын эрүүл мэндийн төлөө 18 жилийн турш давхарсан тоогоор 70,000 гаруй хүнд хүрч ажилласан Mental Care төвийн сэтгэл заслын инх төвшин. За бид нар чи яхад өөрөө яаж хүмүүцнийг тэрүүгээр яваад байгаа байхгүй. Загнуулаа хүмүүцсэн бол загнаж ил хүмүүжил. Бид нар чи өөрөөс харилцаж мэдэхгүй юм чинь. Тэгэхээр бид нар чи илэрхийлэх ямар хүмүүжил байхгүй чи том хүний өдөөс яриад байгаа чи дугаа аваад дуусгачих байгаа сте. Олон эцэгчүүд хүүхдийн асуудалтай хүүхд манай хүүхд ингээд орж. Гол асуудал нь эцэгчүүдийн асуудал байдаг. Бид тэр хүүхд хар тамхи хэрэглээд байна. Чи ер нь хүүхдээ харсан юм хараагүй юм? Анхаарал тавьсан юм таагүй би зүгээр цавгүй байсан гэдэг. Бид хэл ойлгомжтой сте. Чи хүүхдээ хайрлаа гэдэг шүү дээ. Сүүлийн үед олонний дунд түгээмэл болж буй сэтгэл түгшрэл, донтолт, харилцааны зөрчил зэрэг асуудлын цаад шалтгаан болон тэдгээрийг хэрхэн даван туулах арга замыг гүнзгий ярилцлаа. Гэрэлтийн гэрчлэгээ бол өмчлөх эрхийн гэрчлэгээ биш. Гэрэлчин бүтээ чи миний өмч гэж бодоод байгаа байхгүй. Чи миний сандал гэж бодож байна гэдэгтэй яг адилхан байна. Хүнд яг яагаад тийм бас сэтгэл зүйн үүсэж байгаа юм? Зүг зүгээрээс нь тэр сайхан харилцаа яг ингэ тийм болчихж байна гэхээр. Манай харьчууд ч бүр ярьдгүй шүү дээ. Бүр ярихаар ойлгохгүй байл шүү дээ. Юу яадаг юм болоо гэдэг байхгүй тий. Дан харьчуудыг боротохоос хэцүү байхгүй. За харьчууд ингэж ойлгоцоход ингэ хэцүү байгаад байна гэж биднээс ярьлаа заяа сул талын ярьлаа. Эмэгтэйчүүдийн нэг сул тал нь яг жинхэнтэй хэзээ ч ойлголцохыг буюу эсвэл ойлгохыг хүсдэг open minded байдаг байхгүй. Хоёр дахь асуудал. Манай заяач ойлгохгүй дээ. Хэлээд ямар ойлгох вэ гэдэг яаждаг байхгүй. За тавтан морил сайн байна уу? Манай Танаас ч мэдээж хэрэг сурах зүйлсүүд ингээ маш ихээ. Цаг үе ингээ солигдоход, нийгэм ингээ солигдоход ч гэдэг юм уу? Сүүлийн үед ирж байгаа яг хүмүүсийн сэтгэл зүйн хувьд тулгарч байгаа асуудал нь яг танд нийтлэг байдлаар яг юу гэж ажиглагдаж байгаа вэ? яг зөвхөр сүүлийн үед гэж хэлэхээс илүүтэйгээр угаасаа л хий нийтэд хамгийн нэг элбэг тохиолдог, түгээмэл тохиолдог асуудлууд гэж байдаг. Тэр л хамгийн хэрж байгаа угаасаа л. За тэр нь юу юм гэхээр готрол байна, сэтгэл түгшүүр байна, нойргодл байна. Эсвэл одоо ямар нэгэн травматай холбоотой буюу сэтгэлийн гэмтэлтэй холбоотой асуудлууд байна, хосын асуудлууд байна, харилцааны асуудал байна. Абьюз одоо нөгөө ямар нэгэн бодисын донтолт, хараатай байдлын асуудал байна. Эсвэл бусад донтолтын асуудал байна. Нийгэмд аюултай, хувь хүнд өөрт нь бас маш их аюултай, шууд утгаараа маш их хохирол үзүүлдэг донтолтууд байна. За жишээ нь мөрөөдтэй тоглоом тоглох. За яг энийг одоо сүүлийн үед бол юм хамгийн их халахвч хэлбэрээр явж байгаа трейд, стокч гэдэг юм уу хэлбэрээр их нэг юм донтолтын хэлбэртэй, яг мэрэгжлийн хэлбэрээрээ биш, донтолтын хэлбэртэй илүү одоо бараг 99% нь явж гин гэсэн. Ийм асуудлууд жишээ нэлээд тохиолдож байна. Танд яг одоо 20-од жил ингээд яг энэ мэрэгчлэр явж байгаа гэдгсэн тийм. За яг дүнгиж ингээ эхэлж байгаа үед ч юм уу яг одоотой ингээ харьцуулахад хүмүүсийн ярьж ирж байгаа асуудлууд нь тэр асуудал нь илүү их болсон гэх тэгвэл. За хар тамхины асуудал нэлээд ихссэн байна. 20 жилийн өмнө бол эрхний асуудал маш их яригддаг байсан бол одоо бол хар тамхины асуудал нэлээд хүнд гүнзгий хэмжээнд яригдж байна. Тэр дундаа залуучуудын дунд 2 дугаар саяны мөрөдтэй тоглоомын асуудал бол нэлээд хүнд яригдж байна. Мэдээж нөгөө нэг байнга байдаг сэтгэл готрол, сэтгэл төгшөөр, нойргодл тэр зүгээр ил болж, илүү тод болж байгаа, ойлгомжтой болж байгаа. Тэ илүү одоо нөгөө түгээмэл болж байгаа, илүү хүмүүс ойлгодог болж байгаа, илүү өөрсдийгөө таньдаг болж байгаа. Тэгээ таны одоо юу гэдгийг таньсан юмаа илэрхийлж хэлдэг болж байгаа. Гэвь тэ би готролд ороод ах шиг байна. Би нэг л юмнаас айгаад дээрээс болохгүй нэг л юм шиг байгаа тань тэ. Би ингэ унтч чадахгүй байна. Энэ асуудал шүү дээ. Нөгөө өмнө магадгүй унтч чаддгүй хий үзэл ингэ бодсон ч гэдэг юм уу тэ. Ийм тохиол. Тэднээс нь бол ингэ нөгөө түгээмэл тохиолдохгүйгээс л байдаг асуудал угаас алтлхийн нийтэд хамгийн өндөр байдаг асуудал хийгээрээ. За яг манай дээр харин сүүлийн үед ирээд байгаа хамгийн одоо сэтгэл хөдлөм юм тодорхой асуудлуудын донд саяны тэр асуудлууд явж байна. Ер нь хөвчлэн хідээс хідэн насныхаа яг хар тамхинд донтох тэр асуудлууд яг байгаа бол. За миний ажиллаж байгаагаар бол Z-үүд ч байна, альфа үеийнхэн ч байна. Одоо сүүлийн 15 6 та хүүхдүүдийн дунд зөндөө байна. Z-үүдэд бол бас амар их байсан тийм. Миллениум үеийнхэн ч гэсэн байгаа л та зөндөө байж л тэр ч өмнө байсан байгаагүй зүгээр. Элбэг тохиолдоход илүү их эрсдэл бүхий нөгөө зам үйл гэдэг чинь нөгөө одоо бол тийнейж нас шүү дээ тийм. Яг одоо юм өсвөр нас. Тэгэхээр бас залуу байна тий. Тий. Эрсдэлтэй. Тэгээ аах зүгээр бидний болон яг биднээс дээш үеийнхэнд бол ер нь ховор
Бидний бол биднээс дэшгүй ихэнд бол архины асуудал ч нэлээ. Тэгээ тэр нь одоо ингээ хэлбэрээ олоод ийм өөр хэлбэртэй болчиход байгаа шүү дээ. Тэ нэг юм зангаа тархичдын хэлбэр лөө ингээ бүгд нийтээрээ шилжчихсэн. Тэргээ хэвээ ингээ нийтээрээ боддог, ойлгодог, айгуухгүй холбоотой уруугаа ойлгоцсон. Нийтийн үзэгдэл болсон байгаа шүү дээ. Тэр чинь бол за 90-ад он шиг одоо нөгөө бобо гэж нэрлэдэг байсан. Тим төрлийн хүмүүс нь ер нь бол их авардцсан. Ихэнхдээ 1-2 дугаар шатны үе ихэн тэднээс ч ихвчлэн эдийн засгийн боломжтой болцсон, захирал болцсон тий. Өөр ингэсэн компанитай олдсон, эсвэл эдийн засгийн нэг асуудал байхгүй, арх авчих мөнгө төгрөг асуудал байхгүй. Нийгмийн харилцаанд ордог. Тэгээ тэргээ юу гэж яриад байна вэ гэхээр би архич юм биш гэж яриад байгаа юм л. Тэгтэл эн чинь өөрөө дэлхийн нийтийн асуудал шүү дээ. Тэгээ архичин гэхэр шиг их муухай сонсогч байгаас тий. За яг архины хамаарал гэж нэрлэе л дээ тий. Тэр чинь хөнгөн дунд хүнд гэдэг нэг янз янзын зэрэгтэй байгаа. Тэгэхээр архины асуудал бол бас одоо нэг илүү зангиажсан хэлбэр лөө нийтээр байгаа. Тэр нь нэр юм хүүс ерөөсөө бүр ялгахтаа айцсан. Манад бол нэг амар хий үзэглээд бүр нийлтээр яриад ойлгоод байна бүр. Одоо юу гэдгийг уулзуулах хэвээр ажил хэрэгээр бол ухах хэвээр тий. Дэлхийн нийтэд чухал ажил хэргийн өмнө хизээч ууж болохгүй. Баг ингээ холжилсан байгаа шүү дээ. Чухал үеийн өмнө би нойрог онцсон бол би чухал юм грэндэр хизээж гараа усах зурхгүй. Би алкогол хэрэгэлсэн байгаа үед хизээж том шийдвэр гаргаж болохгүй. Бүр ингээд нийтээр ойлгоод айл 50 оноос хойш ингээд чинь хэвшсэн юм байхад манад өнгөж одоо энэ үзэгдэл чинь зүгээр баг одоо тэг ажиллаа одоо нэг архиу жамжуулна гэж яриад байгаа шүү дээ. Одоо яг яах гэдэг найзуудтайгаа нэг нөхөртэй ингээд яриад суугаад сайн мууг нь мэдээл нэг хятад калчер ба шүү дээ. Тэ эсвэл нэг орос калчер ба шүү дээ. Тэ нэг ямар тохойд найзуудтайгаа дайлж майлал уулгаж идүүлж байгаа л хятад калчер бол тэ ингээд оруулгаж идүүлж байгаа тэр хүнийг таньж мэдээд байгаа мó яах гэдэг юм те. За орс калчер соёл нь болохоор яаж яана гэхлээр одоо угаасаа л уудаг те. Тэр ууж баг стрессээ тайлдаг гэдэг нэг юм ойлголт калчер соёл нь ингээд хоёр талын калчерууд ингээд суудсан тэрийг хэвийн гээд ойлгоцсон. Тэр чи ихвчлэн тэр нөхдүүдийн ч хамгийн доор нөхдүүд хамгийн боловсралгүй хамгийн доошоо тэр боловсрал муутай нөхдүүдийн юм калчер соёл стрессээ тайлж мэддэггүй те. Илүү их стресстүүлдэг, илүү их асуудлыг нэмэгдүүлдэг. Тэрийг болохоор бүр стресс тайлж ийн гэж ойлгоод байгаа шүү дээ. Стресс тайлах ямар ч юм гаргалгаа авахгүй хүн дөөртөн. Тэгсэн мөртлөө яаж тайлаад тэгээд бодох нь би зүгээр л яваад байна гэл те. Тэгтэл тэрийг юу гэж хэлээд байна вэ? Ингээд сайн зараад тухайд үзэх юм бол ер нь стрессээ яг юугаар тайлаад гэхэл архиар л тайлж байгаа гэдэг юмроо орчод байгаа байхгүй. Тэгэл 7 хоног болгоно одоо огт эмхтэй хүмүүс нэг юу гэдгийг тавд өдрөөч гэдэг юм хамаагүй найзуудтайгаа уулзахдаа нэг вайн нэг ботл вайн уучлаа. Тэгээ нэг хэвийн үзэглэхэд байгаа. Энэ тогтмол уужвал хэвийн биш ерөөс. Чи дуртай байна л гэсэн. Цаана дофамин ажиллаж байна л гэсэн. Тэгээд донтолт руу гарч. Тэгээд донтолт бий болгож байна л гэсэн. Тэгээд тэрийг бид нар мэдэхгүй шүү дээ. Донтцсон ямар нэг юмд хамааралтай болсон өөрийгөө эхлээд ихтэй ажигладаг дандаа гаднаас ажиглуулдаг, гаднаас харуулдаг. Ер нь өөртөө харах мэдэх боломж ер нь жоохон харамсалтай байдаг. Яагаад тэрэнд амар дуртай байгаад байдаг вэ? Яагаад бол цаана тэр хүний ихэн өдөртөө дофамин өдөртөж байгаа. Дофаминаа нэгж байгаа тарих сүүлдээ рецепторуудын дээр дофаминыг л ихдэг болж. Тэр нь хамгийн гол нь тухайн хүнд өгч байгаа тэр дофамин хамгийн аюултай нь юу гэхээр маш хялбар аргаар дофаминыг олж авч. Маш олон аз жаргалын гормонууд буюу нейротрансмиттерүүд байгаа. Тэрний хамгийн том дөрвөн төлөөллийн нэг нь дофамин гэдэг энэ таавар байж байгаа. Тэгээ хүн чи яадаг вэ гэхэл юм зоригтой өрөхөр илүү их нэмэгддэг. Тэгээ нэг юм жижиг зориг олон зориг тавиал тэргээд хийгээл бүтэмжтэй байгаал тэр хүн баялаг бүтээгч болж байгаа байхгүй. Тэр хүнийг нь хэрэгтэй хүн болж байгаа өөрийгөө ядахтаа аваа явчдаг, бусдыг аваа явчдаг эсвэл хэнийг нь хэрэгтэй, нийтэд хэрэгтэй хэнийг нь болж хоёр чинь тэрний яаж ирэх юм зоригтой хүмүүс ингээ ямар нэгэн зориг төрлөө дофамин аваад хамгийн дээд хэлбэр нь магадгүй секс. 100-аар авах жишээ нь. За энийг бол бид нар бол яг хайр гэж нэрлэн те. Одоо юу гэдгийг хайрч гэдэг юм. Юу гэдгийг те физиологийн үзэгдэл болно те. Энийг бол үгүйсгэж чадахгүй. За окей. За тэгтэл одоо нэг ийм асуудал байна. Тэр дофаминыг хүн хөдөлмөрлөж тэр дофамин авах хэрэгтэй юм байна. Ерөөс. Дандаа хөдөлмөр хийж авах зорилго. Хөдөлмөр хийгээд ажил хийгээд мөнгө цалингаа авахар дофамин ялгарч байна. Би хөдөлмөрлөж хийж бүтээж тэр дофаминыг авах. Тэр чинь төлбөртэй байхгүй юу? Тэрх ястай. Ер нь бол энэ бол хэвийн сайхан амьдарч. Дофамин бол үргэлж чи хийснийхэн төлөөсийг авч байгаа хэлбэр. Яг цалин шиг байх хэрэгтэй. Тэгтэл дофаминыг ямар ч ажил хийхгүйгээр авч болдог аргууд байгаа. Тэрний юу гэхээр жишээ нь арх. Алкогол ууглаа, тасарлаа, дофамин 200-аар авчаад байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр хүнд ямар ч хүч шармалж шаардахгүйгээр дофамин аваад эхэлж байгаа. Аваад эхэлж байна те. Одоо ингэдэг юм байна. Хүн чинь дандаа 200-аар тамхи татвал 150-аар авлаа. Эсвэл Facebook үзэл скролдол ингээл дофамин авчаад байна те. Тэндээс нь гоё юм хараад өө ямар гоё ингэж бодоол ингээл гоё юм шиг те. Энэ контентуудын бас аюултай тал нь энэ шүү. Гоё юм байна гэж бодоол. Тэнгүүтээ тэр хүн яг энэ юу ч хийхгүй байхгүй. Зүгээр л хараад болоо. Тэр хүн ямар ч бүтээмж буюу юу ч хийхгүй. Өрөөлж хүн ингэ нэг юм урагшаа алхах ингээд алхаж явах хэрэгтэй шүү дээ. Бүтээмжтэй байх хэрэгтэй. Төрөний хэлдэг шиг хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгжээс тэр дофаминыг авах хэрэгтэй. Тэнгүүд дофаминыг ингээ амархан авдаг болоод ирэнгүүт бид нар өрөөлж төлөөс төлж байгаа. Одоо дофамин яаж
тэр хүнийг болжилдог байхээр би өнөөдөр 200-аар ингээд дандаа дофамин сурчаар дараа нь би нөгөө энгийн амьдралын дофамин авна шүү дээ. Хийш би нэг ажил хийгээд нэг юм 10-аар аваад 20-аар аваад 30-аар аваад 40-аар аваад нэг зорилготой жилийн дараах нэг зорилготой хөрөхөд те би нэг 100 муугаар аваад амар гоё баярлах хэрэгтэй шүү дээ тий. Ингээд нэг юм хийсэн бүтээсэн юмтай өөрийгөө тий байгаагаа мэдрээд би одгийн хэрэгжүүлэх хэрэгцээгээ хангаал амар гоё ингээд мэдрэмж авах хэрэгтэй тий. Тим юмс авч чадах байждаг. Таашаал авах байждаг. Яг гэж би зүгээр л архиугаал 200-аар авчиж байгаа юм чи яхаа. Тэгэхээр тэр тарих одоо хэвээ ажиллах уу? Тэгээ яг нөгөөх л хүсэж тахаа л тий. Одоо тэр хүн кайфыг 20-аар авсан ч 30-аар авсан ч кайф авдаг байсан бол одоо тэр 20-30-аар хизээж кайф авах байлна. Тэр хүний ямар сэтгэл хөдлөлт нөлөөлөх байж. Тэгээд ирэхээр тэр чинь асар ихээр авах хүснэ. Маш хүчтэй. Тэгээд юмнаас таашаал авах байлна. Одоо энгийн юмнаас таашаал авах байлна. Маш хүчтэй. Жишээ нь дофамины нэг юм онцлог яадаг гэхлээр би жишээ нь ингээл да нэг юм 200 мл архи уужээж би нэг 150 дофамин авдаг байсан гэж бодъё. Дараа нь би 200 мл-ийг уунгууд 50-аар л авдаг болно. Тэгэхээр би 400 уужээж сая буцаад нөгөө 150 юм уу 200 дофамин авдаг болох нь ш. Илүү ихийг хэрэгжилжээж нөгөө нэг дофамин хэмжээ нь хэвээрээ. Гэхдээ миний нөгөө хэрэгжилж байгаа юмны л тун нэмэгдээд байдаг. Илүү ихийг хүчтэй авчиж, ихийг авчиж тэгж ингэж нэхэд идэх гэсэн. Энийг хамаарал. Одоо энэ сүлдээ тухайн хүнийг юунд ч хамааралтай болгож болгоод байгаа. Тэгэхээр бид нар энийг контролдно гэдэг бол амар хэцүү. Тэгэхээр энийг сайн ойлгочвол контролдож болно. Хинж болно. Энэ аюултай гэдгийг ойлгочвол энэ дофамин намайг ингэж байгаа юм биш үсттэй. Би дофамин дурлаад байгаа юм биш үсттэй. Заримдаа яадаг вэ гэхээр серотонин их дутуу хүмүүс, серотонин буюу ийм амар тайван, ийм аз жаргалын бас гормонуудын нэг хэсэг, нэг даавар байна. Тэр бол дофамин шиг хаяа нэг ялгараал болдог биш. Хаяа нэг ялгараал таашаал кайф аваалтай гэл дуусчдаг тийм мэд биш. Байнга тогтмол концентрацтай байж ах хэвээр тийм одоо нейротрансмиттер буюу гормон байх нь байна. Тэгтэл серотонин дутуу хүмүүс заримдаа яадаг сэтгэл ханамжийн ийм гормон байх нь л дээ, ийм амар тайван сэтгэл ханамжтай байлгадаг. Тэр нь норматив концентрацтай байл хүн их амар тайван сэтгэл ханамжтай төгшүүргүй тий ингээд нэг юм готролгүй их гоё байдгийн байна л та. Тэнгүү тэр нь ингээд буугаад их төгшүүртэй байгаад нойр муутай байгаад эсвэл хоорондын хосын асуудал үүсээд гэр бүлд байнгын төгшүүртэй хэрүүл уралтай байгаад их юм бол тэр унаал байлаа гэж бодоход заримдаа тэрийг хүмүүс серотонин нөхөхөөр дофамин орхиод байдаг байна. Тийм байна. Хоёулаа жаргалын гормон тийм. Тэгэхээр тэрийг ялгаж чадахгүй байгаа юм. Тийм байна. Зүгээр орлуулах гэж оролдож байна гэсэн үг. Тэгэд энэ хит их орлуулах гэж оролдож байгаа зүйлээс заримдаа юу үүсдэг вэ гэхээр нэг сони юм үүсдэг нь. Нэг донтолт үүснэ тийм. Тэгвэл энэ донтолт дотор их сонин донтолт байдаг. Ямар донтолт байдаг гэхээр хүнээс хараат байдалд ордог донтолт гэж байдаг. За юу гэсэн үг вэ? Чи хүн донтож болно. Хайртай болоод гэсэн үг нэ. За одоо бид нар тэгж тайлбарлана. За. Хүнээс хамааралтай гэсэн тийм. Хүнээс хамааралтай хүн донтож болно тийм. За би бол хайртай болоод гэж хэлхээсээ илүүтэйгээр юу гэж тайлбарлах гээд байна вэ гэхээр хит attached, хит obsess болохыг хэлнэ. Хит хамаарал буюу донтохыг хэлнэ гэж байна. Тэгсэн мөртлөө тэр харилцаан токсик байдаг. За энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр хүнд бас донтдог. Тэр чинь тэгээд хайр биш байх магадлал маш өндөр. За одоо бидний ярьж байгаа хүсэж байгаа хайрлаа биш байж магадгүй. Ихэнхдээ зүгээр хамаарал хайснасаа. Энэ тэгээд донтолт руу гарч ийн. Донтолт руу гарч. Зарим хүмүүс маш их айцтай төгшөртэй. Жишээ нь хаягдхаа сайхан айц гэдэг юм бүр хүүхд наснд цуудаг. Үл тэр айц яадаг вэ гэхээр заримдаа хүмүүсийг юу болгож болгодог. Хин нэгний хамааралтай хин нэгэнд маш хурдлаатай ч болгодог. Хамааралтай болгодог. Энийг яг яаж мэдхүү хүн яг ийм тохиолдолд орсноо. Ер нь яг аливаа нэгэн зүйлд ийм хамааралтай болчихж штэ. Тэнгүүд хүн өөрөө ажигладаг гэдэг чинь. Тий. Бусад хүн анзаараад жишээлбэл нөгөө хүнд хэлээдэй гэж бодъё. Хамгийн гол юм чинь ингэсэн үг ш. Нэгт хит их өмчлөх сэтгэлгээ явж гинөө. Хит их доминант харилцаа бий болж гинөө. Хин нэгний. Энэ хосын харилцаанд төр чинь тодорхой хэмжээгээр тэнцвэртэй байх хэрэгтэй шүү дээ. Одоо юу гэдгийг 100-0 байж болохгүй шүү дээ. Гэхдээ 50-50 гэж хизээч байхгүй шүү заяа. 50-50 байх магадлал ер нь ховор. Ядахтаа нэг 70-30 байх хэрэгтэй шүү дээ. Юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр жишээ нь битээр хос байлаа гэж бодъё л доо. Чи ядахтаа 30% бууж өгдөг байх хэрэгтэй. 30% өөрийнхөө бурууг хүлээж авдаг. 30% уучлалт годог байх хэрэгтэй тийм үү? Гэсэн чи би эмхтэй учраас хизээч тэхгүй гэж болохгүй шүү дээ. Зөв. Тэгтэл би 70% уучлалгаагаа 70% би буулт хийгээд ээж болно тийм үү? Тэгтэл зарим нэгэн хугацаанд битэрийн байр солигдож магадгүй. Би 30 чи 70 байж болно. Болохоо. Хэсэг хугацаанд. Тийм. Ингэж динамик хэлж явж болно л гэж байгаа. Энэ бол ер нь бол эрүүл харьцаа хвчлэн. Саяны токсик харилцаа болохоор хит давмгаасан буюу 90 10 100 0 80 20 байгаад байдаг байхгүй юу? 60 40 баймаар ш заримдаа. Тийм. Энийг тэгэнгүүт эн чинь өөрөө сэтгэл ханамжийн баталгааг бий болгоно. Хоёрдугаарт хит их хамаарал буюу төрөний хэлдэг шиг өмчөрхөх сэтгэлгээ гэдэг зүйл багасна. Ингээм бол хосын харилцаанууд маш сайжрна. Дээрээс нь бие биенээс хүлээлтүүд багасгана. Дээрээс нь энэ нь маш олон гэрлэлтийг ч гэдэг юм уу те энэ салгах одоо гэр бүл салгах энэ эрсдлийг бууруулна. Гэтэ хамгийн хэцүү нь донтолч өөрөө хүнийг яс тэндээс тэр хүлээснээс гаргадаг шүү дээ. Хэцүү. Тийм учраас
бид нар тэрэн дээр одоо илүү их бодит зүйлтэй нүүр тулахын тулд их урт хугацааны тэмцэл шаардлагатай угаасаа. Энийг богино хугацааны асуудал биш. Хурдан ч биш, амархан ч биш хэцүү. Тийм шүү дээ. Хэцүү. Хит их томдох эрсдэл бүхий хүмүүс гэж байгаа. Тийм үү. Нэгт төрөлхийн хүмүүс байна. За. Бүр төрөлхийн генетиклийн хүмүүс байна. Хоёрт олдмол хүмүүс байна. Олдмол нь нөгөө түрүү нийлээд шүү дээ. Хүүхэд байхдаа жишээ нь 6 сартай байхаас өмнө ээж нь хүүхдээ хайж явдаг байсан бол эсвэл тусдаа амьдарч эхэлсэн бол эсвэл эмээ өвөө дээр нүлдээсэн бол тэр хүүхдэд угаасаа юу үлддэг вэ гэхээр ихээсээ салан хагцгаас айх айц гэж заавал үлдэнэ. Тэр хүүхийн нэгэн татаачд болох магадлал өндөр. Олдмол тэр бол. Төрөлхийн гэж бас байгаа шүү дээ, тий. Төрөлхийн жоохон сэтгэл зүйн bipolar суурьтай, тий, готрол суурьтай ийм төрлийн генетиклийн асуудалтай хүмүүст бас байж болно гэх мэтчлэн асуудлууд байдгаа л гэсэн. Тэгэхээр бид нэр тэр асуудлыг шийдэх мэдээж гарсан нь яадаг гэхээр надад ямар асуудал вэ? Тэр асуудлыг олно сэтгэл зүйн хувьд ментал хайлт те. Сэтгэл зүйн хувьд сэтгцийн байдлын хувьд сэтгцийн эрүүл мэндийн хувьд ямар асуудал вэ? Тэрийг олно. Тэрийг засах нь ер нь бол харилцааг засах хамгийн сайн аргуудын донд ордог. Хүмүүс чамааг өөрчлөх гэдэг байхгүй. Өөрийгөө биш. Бид нар эхлээд өөрийгөө өөрчилчвэл би ядахтаа зөв хязгаараа тавиа, хизээ хязгаартай байх, хизээр хязгааргүй байх юм бэ гэдгээ тогтоож чадна шүү дээ. Ядахтаа. Тэгэхээр яг өөрчлөлтөө бол яг эхлээд хамгийн түрүүнд анзаарах хэрэгтэй байх нь тэгээд өөрчлөлтийг яг өөрөөсөө эхэлж ээж тэр өөрчлөлтүүд болоод тэр үр дүнгуудаас хүсээд байгаа үр дүнээс ирж болох нь тий ажиглалт анзаарах тий тэрийг чи ойлгож мэдэж авах гэж мэдээж цаг хугацаа шаардна өөрийгөө таньж мэдэх ёстой энийг биднээс нөгөө emotional intelligence буюу тий сэтгэл хөдлөлийн чадамж тий сэтгэл хөдлөлөө удирдах сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг юм нь хамгийн анхдагч менежмент нь юу байдаг вэ гэхлээр таньж мэдэх баг би уурлаад байгаа юм би гомдоод байгаа юм би чамаас юу хэлээд байгаа тий эсвэл асуултынхаа би ингэж хэлээд байгаа шүү дээ нэг яриад байгаа нэг өгөө шүү дээ тий би өстө чамаас одоо нөгөө эмэгтэйчүүдийн нэг ярьдаг үг байдаг ш чамаас зүгээр л намайг уучлаарай гэж хэлээл тэрвүүлэхийг хүссэн. Тэгээ уучлаарай гэж хэлээ тэрврээд хизээч бүтдэггүй шүү дээ. Эмэгтэйчүүд хизээч тэрэнд нь за гэдэг байхгүй юу. Тэр өөр юм хүсдэг байхгүй юу. Гэхдээ яриаг үйлдэл хоёр өөр гоос дээ. Тийм яг байтуул бол энэ. Тэгэхээр тэр хүн өөрийгөө ч мэдэхгүй байхгүй. Гол асуудал. Би юугаа мэдэхгүй ямар ч тодорхойгүй байдал руу ингээ аваад чад. Тэр тодорхойгүй байдал чинь хамгийн их асуудал үүсгэх нь бас. Харин тий яг үнэ. Би тодорхойгүй байж байгаа юм чинь. Тэгтэл хоорондоо харилцааны асуудал би өөрөө тодорхойгүй юм чи харилцааны асуудал уус тодорхой байх юм уу? Би юу хүсэж байгаагаа мэдэхгүй ижиж чи теста тэнийг байлаа теста мэдрэмжгүй гэж яриад хар чин тэр угаасаа бодохгүй өстэй. Боломжгүй байхгүй. Бүр харилцаар орч байгаа. Бас харилцаараа. Угаасаа та бүрстэ гоё яг юу ач тийм шүү дээ. Би бас яг сая асуултуудыг ингээд дараараас нь бэлдээд яг ингээд орно гэж угаасаа бодож исэн. Хоёулаа сая ингээд эхлэгийг ингээд аюу гоё тавиад явчлаа. Саяын гэтээ хэлдэг донтолтыг нэрнгээсээ ямар нэгэн зүйлээс хамаарал тэгээд донтолтыг бид нэр зөвхөн одоо жишээл мэддэг тэр арих дарс гэдэг юм уу тэр харт амт гэдэг зүйлсүүдээр мэддэг юм байна. Тэгтээ яг үнийг хэлэхэд бас заримдаа одоо жинзи гэж хэлдэг жишээл манай үед ч юм уу аюу их тохиолдоод байгаа тэр зүйл нь хин нэгнээс хамааралтай болох. Заавал нэг үе хооронд хамаагүй байх. Тэгэхдээ хин нэгнээс хамааралтай болох нь ч өөрөө тэр сэтгэл зүйн эмгэг тэр асуудал ингээд болцсон байдгийг хамгийн надад сайн ингээд сонсоо сууж гонигтай санагдсан юм байсан гэхээр хөрстөө мэдтгүй юм гэхээр айгүй хэцүү юм тий. За гарахын ядаж бид нэр таньчих юм бол нэг шийдлээс хайж болж байна. Тэгэхдээ тэрийг нь хин нэгэн хөндлөнгөөс харж хэлхээс нааш гэдэг юм уу. Тэдгээр зүйлсүүдэд ажиглж мэдхгүй яваад тэр надад хэцүү шүү дээ. Токсик харилцаа урттай юу гэх юм? Харилцаа токсик байла. Урттай юу гэх юм? Хордлого нь ларна шүү дээ. Ямар нэгэн байдлаар хохирно тийм биз? Тэгээ нэг хохирж ээж хүмүүс зарим нь мэднэ. Зарим нь туулж ээж мэднэ те. Тэгээ зарим нь тэгээд эрт салж чадахгүй гэх нэг зөндөөлтөө харилцааны хувьд бол ер нь харилцаа бол хамгийн төвхтэй. Харин тийм. Ер нь бол харилцаа бол зөвхөн хосын харилцаач биш. Байгууллагын харилцаа, найз нөхдийн харилцаа, хамтын харилцаа, одоо юу гэдгийг дарга цэргийн харилцаа, удирдлагын харилцаа гэдэг. Харилцаа бол энэ дэлхий дээр байгаа хамгийн үнэтэй зүйлүүдийн донд орно шүү дээ. Хамгийн үнэтэй, хамгийн чухал зүйл. Тэгтэл манай калчер соёл одоо юу гэдгийг те сурганы хүмүүжил юм дотор нэг ч харилцааны юу ч заадаггүй, юу ч хизээж хийдэггүй зүгээр тушаах хэлбэр буюу социализмынхаа яг хэлбэрээр явж байгаа. Багш хүүхдтэйгээ харилцдаг. Харилцах учраас бараг мэдхгүй юм шүү. Тийм зүгээр ихвчлэн одоо бид нар чи яхад өөрөө яаж хүмүүцнийг тэрүүгээр яваад байгаа байхгүй. Загнуулаа хүмүүжсэн бол загнаж ил хүмүүжил. Бид нар чи өөрөөс харилцаж мэдэхгүй юм чи. Ер нь монголчууд өөрөө тэр чигээрээ монголчууд бол тэр чигээрээ харилцаж чаддаг ард юм гэж тодорхойлогдсон. Ярилцаж чаддаг. Тэгээ бид нар чи өөрөө сураагүй юм чи. Суралцаагүй. Тэгтээ энийг сурч болдгийн. Бүр ингээ хүүхдээ хас нэгтээ заадаг байхгүй. Тодорхой юм хэмжээнд нь те өөрийг илэрхийлж сургана. Тэгээд бид нар чи илэрхийлэх ямар хүмүүжил байхгүй чи том хүний өдөөс яриад байгаа юм чи. Дуу хайгээд дуусгачих байгаа сте. Юу илэрхийлэх ямар ч боломж байхгүй. Саятай ингээ хэлсэн штэ. Бид нар яг яаж хүмүүцэн тэрүүгээрээ бас ингээ яг юм болчдөг гэдгсэн штэ. Тэнгүүд бас би яг сүүлийн үед ингээ ажиглах нэ. За одоо нэг 20 30 ч юм уу нэг тиймэрхүү ингээ залуу эцэг эхчүүд хүүхдүүдээ харилцаа нь өмнөх үеэс авсан юм гэмтлээ хүүхдүүд
хүүхдээ өгөхгүй тулд түүн дээр амар анхаарад ажилтдаг болцсон юм шиг. Тэгээ өмнө нь болохоор бас яг тэгж амар ойлгодог болцсон байсан гэх юм уу те. Чи яг яаж өснө? Тэгээд аав чинь чамайг жил зодож өссөн бол чи хүүгээ ингээд зодож өсгдөг хүн болно гэдэг нэг ингээд харсан байсан чинь сүүлийн үеийн эцэгчүүд аль болох бас нэг тийм фейсбુક дээр тэгтээ болохгүй байгаа. Болохгүй байгаа. Хичээж байгаа. Тэгтээ болохгүй. Яагаад гэвэл тэр чинь нэг үндсэн асуудлыг шийдэг байхгүй. Үндсэн асуудал би өөрийнхөө асуудлыг шийдэх ёстой шүү дээ. Өөрийгөө шийдээгүй хүүхдээ шийдэх гэдэг байгаа байхгүй. Юу амар хэлсэн. Яг үнэ. Сая таны нөө хэлдэг юу ч яг адилхан болж байна те. Өөрийгөө таньж мэдэхгүй ээжээж чи ингээд тань тэгээд гэдэг бол асуудаггүй асуудал гэдэг шиг. Бид нар өөрсдөө шийдэх гэж хүүхдээ шийдэх гээд хүүхдээ загнаад хүүхдээ өөрчлөх гээд байдаг байхгүй. Одоо эцэг эхчүүд олонх эцэг эхчүүд хүүхдийн асуудалтай хүүхд манай хүүхд ингээд орж гол асуудал нь эцэг эхчүүдийн асуудал байдаг. Тэр хүүхд хар тамхи хэрэглээд байна. Чи ер нь хүүхдээ харсан юм уу хараагүй юм уу? Анхаарал тавьсан юм тавгүй би зүгээр завгүй байсан гэдэг. Бид хэл ойлгомжтой шүү дээ. Чи хүүхдээ хайрлаа гэж шүү дээ. Чи өөрөө өөрчлөхтэй гэж шүү. Тэ. Би хүүхдүүд эсвэл хүүхдүүдийн гол би бүхний зориулсан гэдэг. Эсвэл чи өөрийгөө хайрлсан юм уу гэдэг асуудал те. Би өөрийгөө хайрлж сурсан юм. Өөрийгөө хайрлж сураагүй бол хүүхд хизээч өөрийгөө хайрлж сурах тухай зааж чадахгүй шүү дээ. Тэрийг үзэж биеэрээ мэдрээгүй учраас баг юм хийсвэрээ түүнийг ингээ бий болгоод туршиж үзээдээс ингээ явж байгаа юм шиг хичээгээд байгаа юм байна. Юм уншаад бид нар ингээ суралцдаг л да. Суралцсан хичээн чадах гэж оролт нөгөө зарим нөгөө өөрсдийнхөө мэдрэмж нөгөө нэг авсан хүнд мэдрэмжээсээ болоод нөгөө тэр мэдрэмжээ бусдад мэдрүүлэхгүй хүүхдүүдэд мэдрүүлэхгүй хичээн зөв. Массан тэр өөрчлөлт өргөлжил хийх ёстой. Ямар нэгэн аргаар баг өөрчлөгдөх ёстой. Гэхдээ яг зүгээр хангалттай хэмжээнд болж чадахгүй байна л гэж байна. Хичээж байгаа маш сайн. Ер нь өөрчлөх ёстой шүү дээ. Айхтар дүгнэлт байна. Өстой сонь дүглээ. Нэрээ яг тийм л юм байна л та. Өөрийнхөө тэр гэмтэлтэйгээ учраа олоогүй цагт. Яг тэр нөгөө асуудал ингээ хизээ нэгэн цагт ингээд тулгархал юм байна л тий. Одоо шин трама бидний амьдралыг өдөрт хаалбгүй. За юу. Гэхдээ нөлөөлөд байна уу нөлөөлөл. Ямар нэгэн байдлаар тий. Нөлөөлөл. Тэгээ нөлөөлөд байгаа юм бол биднээс учраа олох хэрэгтэй шүү дээ. Боёо нүрт тулах хэрэгтэй. Нүрт тулах хэрэгтэй шүү дээ. Тэр асуудалтай. Тэгээ бид нар чи асуудлаас ерөөсөө үргэлж зогцдог ард. Одоо ерөөсөө нийтээрээ тийм шүү дээ. Зогцдог. Их тийм хуульчгаар хулгаач гэдэг шиг зэлчин гэдэг шиг юм зогтол. Асуудалтай ерөөсөө нүрт тулахгүй. Одоо манай нийгэмд байгаа хамгийн их асуудал юм. Гэзээчгийн асуудал хинж асуудалтайгаа нүрт тулдаг. Миний буруу гэдэг өмнө хэлж чаддаг шүү дээ. Ядахтай хосын ярилцсан дээр тэгж чадахгүй шүү дээ. Хүчтэй. Хос дээр эсвэл хүүхдийнхөө мөн заавынх нь буруу шим аав нэг чи миний буруу байж гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэтрийг хэлж чадахгүй. Тэр хасууд хоорондоо хэлж чадахгүй. Тэр хэлж чадахгүй учраас зогтох арга нь юу вэ гэхээр архи угаад шүү дээ. Тамхитад. Эсвэл одоо юу гэдгийг тий өөр юм хийгээд шүү дээ. Энд чинь өөрөө зогтох аргуудын тоонд ороод байгаа. Асуудлаас үргэлж зогт. Тэгээ биднес нь асуудал шийдэж сураагүй учраас тэмгтээ одоо шин биний бэлгийн амьдралын асуудалтай байхад бид нар тэргээ ер нь монголчууд ер нь ярьдаг ч үлэн шүрдэг шүү дээ тий. Эсвэл бэлгийн боловсрол нойл. Тэгээ секси хэ мэдэхгүй, ямар сексний хэвийн гэдгийг мэдэхгүй, нийтээрээ дундаж тавилтын хугацаа нийтээрээ бүр асар ирчүүдийнх нь бүр асар багасаад буюу одоо бөө аригчин тамхичин юм чи одоо тэр чинь нэг дунд чинь 5 минут хүртэл ингээд асар багасчаад байгаа байхгүй. 5 минут ч өөр хэвийн биш байхгүй. Ерөөсөө хэвийн биш. Сая одоо юу гэдэг 90-ад оны анхны манай болцсон багш энтрийн судалгаан дээр бол монголчуудын дундаж тавьдаг хугацаа 12 минут байсан шүү дээ. Арай дээрээсэн шүү дээ. Тэгээ одоо болчиход шүү дунд чинь хэцүү шүү. Тэр яг нөгөө буруу зуршил хэрэгжилж байгаа зүйлсүүдээс нь амар хөштэй нөлөөлдөг байхгүй юу? Хүмүүс мэддэг. Тэгээд тэрийг үлэмширч тэрэндээ нүрт болохгүй гэж жишээ. Нүрт болохгүй гоос. Тэнгүүтээ архи руу буруучихгүй шүү дээ. Эсвэл ажил амьдралынхаа хэвийн биш баланс те. Эсвэл нөгөө нэг хэвийн биш ажилтай хит их ажилдаг. Эсвэл борнаут болцсон те. Эсвэл ингээ өдөр шөнөгүй ажилдаг. Эсвэл одоо тэр тамхи татдаг. Эсвэл одоо яадгийн те гэр бүлийн асуудал шийддэг. Эсвэл мэдхгүй одоо ингээ зөндөө асуудал байгаа шүү дээ. Асуудалтайгаа нүрт болохгүй. Тэрийг ярилцж чадахгүй. Уусаа нэг хасууч хоорондоо ярилцдаг. Манайхан ч тэгээд нэг юм нөгөө гэрэлтийг авчиад нөгөө өмчлөх эрхийн гэрчлэгийг ойлгоцсон. Тэгэхээр тэр харилцаа ерөөс үүсдэг байхгүй. Гэрэлтийн гэрчлэгээ бол өмчлөх эрхийн гэрчлэгээ биш. Энийг ойлгох хэрэгтэй. Гэрэлчингүүтээ чи миний өмч гэж бодоод байгаа байхгүй. Чи миний сандал гэж бодож байна гэдэгтэй яг адилхан байхгүй. Би энэ шкаф авсан юм шиг бодоод байна шүү дээ. Хүнд яг яагаад тийм бас сэтгэл зүйн үүсэж байгаа юм? Зүг зүгээрээс нь тэр сайхан харилцаа яг ингэ тийм болчихж байна гэхээр. Энэ гэрэлт гэдэг айгүй өөр буруугаар ойлгоод байна. Энэ гэрэлтийн асуудлыг ч гэдэг юм уу эсвэл хуульчилж болдгүй энэ олон асуудлуудыг уг нь бол хэн шийдэх ёстой вэ гэхээр шашин шийдэх. Шашин энийг хязгаарлаж явах ёстой, шашин энийг ярьж явах ёстой, шашин энийг тэ ойлгуулж нийтийг одоо юу гэдгийг тэ оюун санааны хувьд эрүүлжүүлж явах ёстой шүү дээ. Тэр үүргээ энэ манай хэд хиймээр байна. Манай хэд ойлгосноо. Тийм манай хэд хиймээр байна. Одоо энэ Монголд байгаа төмөн шашин ажлаа хиймээр байна. Тэгэхээр яг ингэ хэлэх ёстой зүйл дээр нь гүчид нийгмийн эмчилдэг эрүүлжүүлдэг гол этик ёс суртахууны хэмжээг хэн хадгалж хэн хэрэгжүүлэх юм бэ? Би бол одоо тэнд ёс суртахууны ажлыг хийгээч л гэж. Одоо ингээд та ингээд түрүүн бас хэлсэнтэй ингээд харилцаа өөрөө сая ч гэсэн ингээд хэлсэн биднэрт мэдснээрээ тэрийг ингээ үйлдээд ингээ яваад өөрчлөгдөх ингээ боломжтой гэдгсэн. Тэгээ дээрэс нь харилцаанаас өөрөө бид нэр ингээ азжралтай болно, эсвэл гонигтай болно.
гэж тэгдэг шиг. Байгаа бүхий л зүйлсүүд ингээ харилцаатай ингээ холбоотой байсан гэж сонсогдоод байгаа. Бас нэг ингээд бидэд тулгараад байгаа нэг асуудал нь ойлголцох байгаад байна шүү дээ. Ойлголцох гэдэг ингүүт би өөрийгөө яг яаж ойлгуулах уу? Тэгээд би нөгөө хүнээ яаж ойлгох уу гэдэг нэг юм дундаа нэг юм таас нэг ярьсан дээр хэлсэн. Нөгөө хүнээ ойлгох, мэдрэх хоёр чинь хоорондоо мянган алхмын зайтай гэдэг ч байгаа байхгүй. А тэгвэл өөрийгөө зөв илэрхийлэх яг ингээд би дотроо жишээл ажил дээр ч гэсэн илэрч байгаа байхгүй. Хос ярилтаа бүхий л зүйлс дээр би дотроо бодсон зүйлээ бусад зүгээр илэрхийлэх гэхээр нөгөө хүн буруу ойлгочдөг ч гэдэг юм. Би бас тэр хүнийг сайн ойлгохыг хүсэж гисэндээ ойлгож чадахгүй ч гэдэг юм. Нэг юм ингээд хооронд нэг юм зай байгаад байна шүү дээ. Энэ дээр одоо жишээл яг ойлголцох дээр бид нэр яг юун дээр ингээ анхаарах хэрэгтэй гэдгийг ч гэдэг юм. Эсвэл бас бидний ингээд ажиглаж хараагүй бас нэг юм байгаад байт юм уу? Тэр хүн болгоомд дотор нь байгаад байдаг гэж бодод байт юм уу? Ер нь бол давтамж хамгийн чухал. Олон дахин try, олон дахин оролт, олон дахин хийх гэж ясаар. Тэр нь шил хүн гинт нэг удаа зориг гаргаал те яриад ярьдаг болчихгүй шин. Илэрхийлдэг болчихгүй шин. Ойлголцдог болохгүй байхгүй. Тэгэхээр яг нөгөө оролцохоос байна те. Оролдлого сүлдээ юу болгодог вэ гэхээр би бинийг харцаараа ойлгодог болгож байгаа шүү дээ. Оо зүг. Тэ? Олон дахин оролдлого. За яаш дургуул та гэх мэдээд байгаа зү тэ. Тийм байна. Тэ. Бид нар олон дахин оролдохоос айдаг. Ганц хол ойлгоод байгаа зүйл нас тэр юм байна л тэ. Бид нар хийдэггүй, оролддоггүй, олон дахин хийдэггүй. Ингээ олон дахин ярилцах хэрэгтэй тэ ингээ хуваалцдаггүй. Тэгээд ирчүүд нь бүр дугаа штэ. Бүр ярихгүй те. Ирчүүд манай ирчүүд ч бүр ярьдаггүй штэ. Тэг бүр ярих гэхээр ойлгохгүй юм л штэ. Юу яадаг юм болоо гэдэг байхгүй те. Тэр эмэгтэйч нь өөрөө ярих гал үзээд идэг юм шиг бас. Ярилцах гал тэр болох ч болохгүй. Тэгэнгүүт нөгөөдөл ингээ ойлгочтой. Мэдээж нөгөөх нь ингэсэн хараа. Дан ирчүүдийг буруудахаас хэцүү байхгүй. За ирчүүд ингээ ойлгоцоход ингээ хэцүү байгаад ингээ биднээс ярьлаа заяа сул талын ярьлаа. Эмэгтэйчүүдийн нэг сул тал нь яг жинхэнэ хэзээ ч ойлголцохыг бо эсвэл ойлгохыг хүсдэг open minded байдаг байхгүй. Хоёр дахь асуудал. Юу гэсэн үг вэ гэхээр ойлголцохыг хүсэж байгаа юм бол чи ч гэсэн ойлгох хэрэгтэй. А ихэнхдээ тулгадаг байхгүй. Зүгээр өөрийгөө л ойлгуулах гэдэг. Эмэгтэйчүүдийн ихэнх хүсэл өөрийгөө ойлгуулж өөрийгөө хүлэмжшүүлэх. Тэгээ ирчүүд яагаад толдчихдаг вэ гэхээр за энийг хийжээч ойлгохгүй дээ гэж болждог байхгүй. За энэ хүүхнүүд ч хэцүүтэй гэдэг. Манай заяач ойлгохгүй дээ хэлээд ямар ойлгох биш гэдэг айчдаг байхгүй. Тэгэхээр чи ойлгохыг өөрөө хүсэж байгаа мó гэдэг юм. Одоо бид нар ингээ гаднаас ингээ харах юм бол эмэгтэйчүүд амар ойлголцох гол ярьж мараал ингээл амар хичээгээд байгаа юм шиг харагдана. Тэгсэн мөрлөө тэд нар ойлголт хүлээн авах тийм чадвар нь заримдаа байдаг. Хичээгээд байгаа үнэ. Тэгсэн мөрлөө өөрөө хүлээн авах чадвар байдаг байхгүй. Тэр чинь би өөрөө open minded буюу шүмжил хүлээн авах чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бодит байдал төсөөлөл хоёроос үргэлж юм хол хязгаартай амьдраад байгаа байхгүй бид нар. Бодол бодит байдал төсөөлөл бүр ингээд гурван өөр юу гэдгийг параллел ертөнцид амьдраад байгаа байхгүй. Хамгийн төгсөлбөр бол бодит байдал руу ойрт үнэн бай амар чухал шүү. Бидний хооронд ингээд зөрчил байгаад байгаа ойлголтын хувьд ийм зөрүү байгаад байгаа нь бас нөгөө хүн яг яагаад байгаа өөрөө мэдэхгүй амандаа гарч байгаа юм өөр яагаад байгаа ш. Энэ ийм жижигхэн бидний амьдралд гардаг юм жижигхэн зангилаануудыг ерөөсөө олж хардгуул юм шиг байна. Тийм учраас ингээд мэдхгүй байгаа учраас тэр асуудлууд ингэж ургаж гараал тэгэл системээр жижигхэн асуудал бүр том ингээ асуудал болж үүсдэг ч юм уу те. За ингээд харилцааг ингээ үзэхээр мэдээж маш олон ингээ харилцаанууд байгаас гадна бид нар чинь ингээл одоо ажил хийгээл ингээл явахаар нөгөө ажил амьдралын баланс за ингээл түрүү ингээл хоёлаа ярьсан нэг юм burnout ингээл болдог гэл ингээл ярьж ин л та. За ингээ би чадна гэл ингээл явна. А тэгтээ явц дундаа нэг юм гацсан юм шиг хүмүүстээс мэдрэмж амир өгөөд идэм шиг. Урам авдаг зүйлс нь гів гинтх нэг өдөр нэг юм утга учиргүй юм санагдаад хүмүүсээс ярьдаг те. Би яг юуны төлөө ингээ явуулсан бэлээ гэл гацдаг. Тэг ингээ гацангуудаа ингээл яг тэр үеэсээ ингээ бас зарим нь бүр ингээ сэтгэл готрол руу ингээ ордог юм шиг. Тэр айгүй надаас нь санагдсан. Гацсан үед яг яах вэ? Тэр гацалт яг яагаад ингээ бий болдог вэ гэдэг гэсэн. Яг янз бүрийн шалтгаан байж магадгүй. Хүн болгонд өөр байж ч магадгүй. Жишээд би надад асуудал зөндөө байгаа шүү дээ. Асуудал шийдэх хэвээр асуудал байгаа шүү дээ. Яралтай чухал асуудлуудыг шийдэх хэвээр. Тэр асуудлыг шийдэхгүйгээр ингээ өргөжлүүлээл яваад байл асуудал үүснэ шүү дээ. Хоёрдугаар юу байж болох юм гэхээр миний биднээс нэг амьдралын хэм маяг. Шинэ магадгүй шүнжин одоо юу гэдгийг те эдитээгээ суугаад байвал тэр хүн готрол дорхон тодорхой шүү дээ. Тэр ингээ удаан тавтагдах юм болов. Тэр ойлгомжтой. Гацсан угаасаа гацсан амьдрал утгагүй санагдана. Хийж байгаа бүх юм утгагүй санагдана. Ертөнц тэр чигээр саарл харагдана. Ягаад бол чи нойргүй шүү дээ. Чи унтахгүй шүү дээ. Шүн юм игээд шүү дээ. Физиологийн цагаар унтахгүй шүү дээ. Би чинь ихэд байгаа шүү дээ. Унтж чадахгүй байгаа байхгүй. Тэрийгээ зүгээр би шүн хийдэг гэд нэрлэлцэн. Унтж чадахгүй байгаагаа би шүн ажилласаа хийдэг гэж нэрлэж. Шүн үр бүтээмжтэй байдаг гээл те. Тийм яг зүгээр шүний амьдралтай хүмүүс гэж цөөхөн хүмүүс байдгийг. Гэтэ хавар шүү дээ. Тэр физиологийн цагаар унталтаа тэгэл унтаал үзэх юм бол тэгэл унтж чаддаг бол те. Одоо юу гэдгийг би ингээс сурцсан гэж яриад байдаг. Би эсвэл амар хичээж байгаа гэж яриад байдаг. Хүн хичээх хэвээр үнэн өрөөлж хичээж нэг зовлон зүдгүүр юм бурнаут болж үзэж болох хэрэгтэй. Зүгээр энэ бол туулах хэвээр самун хичээж үзэж байгаа хүнтэй бол заавал гарах хэрэгтэй.
Гэхдээ энийг цаашдаа зөөр хийхгүй бол би нөгөө сэтгцийн хувьд эрүүл байна уу гэдгийг айгууц чеклэх хэрэгтэй шүү дээ. Сэтгцийн эрүүл мэнд чухал юм уу? Чек зөв би эрүүл байгаа мó чеклэх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс бол гацаад байгаа юм шүү дээ. Нөгөө төгшрөөсөө болоод нөгөө айцсаасаа болоод эсвэл нөгөө дотор байгаа те фобиагаасаа болоод те anxiety-гаас паник атакаасаа болоод эсвэл нийгмээс хүнээсгэх те эсвэл би сурч чадахгүйгээ зүгээр юу гэж тайлбарлаад байдаг вэ гэхээр манай захирал хөөцсөн гэж яриад байдаг шүү дээ. Багш надаа муу тавьсан л гэдэг болохоос би муу авсан гэж ярьдаггүй шүү дээ. Дандаа бусад руу гэдэг те. Тэ чи болохгүй юм шүү дээ. Сурч чадахгүй, ажил хийж чадахгүй. Эсвэл нөгөө нөхөрт гарч чадахгүй, эсвэл хүнтэй зохицохгүй. Өөрийгөө шүүхгүй шүү дээ. Чеклэхгүй шүү дээ. Тэгээ юу гэж хэлэх гээд байна гэхээр манай найз охин намайг гараар тавьчихсан гэдэг. Тэгээд яах юм гэж чи одоо би ганцаар амьдрна гэдэг. Гэхдээ чамд асуудал байхгүй юм бодох хэрэгтэй байхгүй. Бод байдал гэдэг чи юу вэ гэхээр асуудлыг заримдаа өөрөөсөө хайх тухай ярьж байгаа шүү дээ. Ямар ч асуудал гарцгаа бүх хэцүү асуудал гарцгаа. Тэгэхээр яг тухайн ингээ асуудал дээрээ нөгөө тодорхойгүй байдлаа танин мэдэх хэрэгтэй болж таарч байна те. Заримдаа туулахаас айдаг байхгүй. Нүүр тулахаас сайн те. Тийм тэр зовлон туулахаас айж тэгэл гологдсон л байхгүй те эсвэл те. Тийм үнэхээр би чадахгүй л байгаа байхгүй те. Тэгэл тэргээ үлэмшээр тэргээ сайжруулах юм уу сайжруулахгүй юм эсвэл чадахгүй юм л энэ дээр бид нэр одоо ямар арга хэмжээ авах юм мэдэхгүй те нэг арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Өөр эсвэл хичээх хэрэгтэй шүү дээ те. Тэг 2 хоног хичээчээд би хичээсэн гэж ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр 2 жил чи тасралтгүй өдөр шөнөгүй ажиллаж хичээчээд тэг би ингээм амьдралын төлөө хичээсэн шүү гэж өөртөө бас нэг сэтгэл ханамжтай ярьж байвал бас нэг за чиний хичээл зүтгэл хизээш талаар өнгөрөхгүй шүү дээ. Хизээш талаар өнгөрөхгүй байхгүй. Хичээл зүтгэл хизээш талаар өнгөрдөг. Заавал шагнана. Хизээ нэгэн цагт үр дүн заавал гар. Одоо та ингээд түрүүн бас ингэсэн. За биднэрт ингээд тодорхойгүй байдал үүсгэхээр маш их ингээд стрессийн түвш ингээд ээлжээ ингээд гэж чинь. Түүлийн тодорхойгүй зүйлийг бид нэр тодорхой болгохдоо яг ямар асуулт шийдэл өөртөнд ингээд тавьдаг ч юм уу те. Тэр үед бид нэр яг ингээд юу өстэй гэдэг нь бас их сайн санагдсан. Тодорхойгүй байдал гэж юу юм бэ гэхээр одоо чинь юу тодорхойгүй байгаа гэдэг эхлээд олох хэрэгтэй шүү дээ те. Гэхдээ бид нэг асуудлын шийдлийг хөвчлэн асуудал шийдэх тухай ерөөсөө ярих байсан. Биднээс асуудал шийддэг юу ярьдаг гэж хүн ярьдаг байхгүй субъект яриад байдаг байхгүй. Заяал муу, болдоол муухай, тэр заваа энэ ингээд байгаа байхгүй юу гэж яриад байгаа байхгүй. Асуудал ч юу юм бэ? Асуудал ярил. Асуудал чинь аяга шүү дээ. Энэ аягаал ярил. Бид нар нэг юм асуудал анхаарал хандуулахаа болчиход мэддэг байхгүй. Ер нь бол одоо ингээд та нар сайн анзаараар ингээд төр зэсэг одоо юу гэдгийг нэг хил ам хэрүүл шууган харах юм бол асуудал ярьдаггүй. Тэндээ хүн яриад чи тийм ийм гэж яриад байгаа хүмүүс бол эзэж тэндээс затлахтай шил гарахгүй. Тодорхойгүй байдал гэдэг чинь эхлээд юу гэхээр асуудлаа хайж олно шүү дээ тийм. Яг асуудал нь яг юу юм? Асуудал болоод байгаа зүйл нь юу энэ юм уу тэр юм уу энэ юм уу алийг эхлээд тодорхойлоо тийм. За эхлээд ингээд тэргээр эмбэлчи. Хамгийн том асуудал. За тийм олон асуудал байгаа юм байна. За том юм асуудал. За хамгийн чухал хамгийн яралтаагаас нь эхлэе. Тиймээс тэгээд эндээс эхлээд за энийг хийхин тулд ингэ юм төлөв гаргаж болж байна. Эсвэл хийгээд үзэж болж байна. Заримдаа зүгээр ингээл зарим хүмүүс зүгээр ингээл мөргөө туулаад гардаг шүү дээ, тий. Юу ч мэдэхгүй тэгээд ингээд туулаа гардаг үе бас байна шүү дээ, тий. Юу ч болохыг мэдэхгүй тэгээд заац өнгөрсөө тэгээд нэг туулаад гардаг үе байгаа шүү дээ. Тэгээд тодорхойгүй юмыг асуудлыг тодорхой байлгах эсвэл тодорхой байх гэдэг юм яг зарим нэгэн тохиолдолд бол цаг хугацаа шаарддаг. Тэрний өсө тэрийг бол адгаад бас хитрхи их наашлуулах гад хитрхи их хүлээгээд одоо юу гэдгийг авчрах гад ингээд хямраад байж болохгүй. Жишээ нь ингээ чи ингээд нэг 2 жилийн дараа мастер хамгаалъя гэж бодъё заа юу. 2 жилийн дараа шүү дээ тэр чинь тий. Чи өнөөдөр сурч эхэлж байгаа юм чинь 2 жилийн дараа л төгсөн шүү дээ. Тэгэл чи 2 жилийн өмнөөс одоос яаж мастер хамгаална гэж хямраад байж болохгүй шүү дээ. Чи тийм хямраал тий ингээл цаг хугацаагаар хийгдэх хэрэгтэй юм шүү дээ тэр чинь тий. Цаг хугацаа чинь тэр 2 жилийн дараа явах хэрэгтэй боيو. Чи тэр хугацаанд нөгөө зүгээр утга ажиллаа л хийгээд эхлэе. Жижиг сургалтуудаа хийгээл юмаа сурах юмаа сураал хийдэг юм аягаа судалгаагаа хийгээл ингээл явал гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө заримдаа энийг хүмүүс ингэж ойлгоод байдаг. Заримдаа цаг хугацаанд нь үлдээ цаг хугацаанд цаг хугацаа эмчилдэг гэдэг яриад байдгийг. Энийг тэгж хэлээд байгаа. Заримдаа болоог байгаа юмыг цаг хугацааны хитэн ажиллуулах гадаад яраад тэрэндээ ингээд бачуураад өгөх гэдэг юм аа хүмүүс. Заримдаа хүлээх шаардлагатай шүү дээ. Чимээгүй дотоод амар амгалан. Тэгээ inner peace гэдэг ингээд хүлээж юмэр байгаа хэрэг заримдаа. Бид нар ч дадгаснаас болоод буруу шийдвэр гаргаад байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө бүх юм тодорхой авах хэрэгтэй. Тэгэл одоо л тодорхой болох гэдэг болохгүй шүү дээ. Тэгэл бодит байдал бол тэгэл бид нар заримдаа хүлэмжшүүрэн шүү дээ. Би ер нь хичээж чаддаг юм байна. Би бол нэг сэтгэл зүйн хувьд хатмуутай юм байна. Хүлэмжшүүрээд хүл интэйгээ тэмцээгээ жинхэнэ юмтайгаа тэмцэх хэрэгтэй шүү дээ. Тийм байна. За өнөөдөр бол мэдээж хэрэг ингээд маш хэрэгтэй ингээд нэг юм сонсоогүй маш олон үндсүүдийг ингээд ойлгож авч байна. Тэгээд маш баяртай. Тэгээд хамгийн гол зорилго бол өнөөдөр хоёлаа таны одоо дотоод хүнтэй танилцах зорилготой байгаа шүү дээ, тий. За. Та одоо жишээлбэл ингээл өдөрт тодорхой хэмжээнд 2-3 ч гэдэг юм олон ингээ хүмүүстэй ингээ харилцаж байгаа. Би бол одоо тэгж төсөөлдөг байхгүй юу? Олон хүний ингээ асуудлуудыг сонсоод тахаар сэтгэл зүйн таачлал өөр ингээ ядрах юм тохиолдлууд байна шүү дээ. Танд ямар санагддаг? 28 ядарна. Яг л хэний сонсохыг хүсдэггүй ямиг сонсдог. Хин чи юм гүн рүү орохыг хүсдэггүй. За хаа бидний нэг тав тал. Хэний сонсдоггүй хүсдэггүй ямиг сонсдог. Гэхдээ биднэрт үргэлж шийдэл байдаг. Шийдэл байгаа учраас шийдэл хайдаг. Гэхдээ ядарна. Оюуны ядрал маш их авна.
чинь нэлээд хүн төлбөрүүдийн тоонд ордог байхгүй юу? Ер нь бол тэгэхээр бид нар тэрийг чи өөрсдөө хязгаарлаж хамгаалах хэрэгтэй шүү дээ. 7 хоног болгон хамгийн багадаа 2 өдөр намрах хэрэгтэй. Үнцэхгүй байх хэрэгтэй. Өдөрт үздэг хүнээ хязгаарлах хэрэгтэй. Өөрийгөө хязгаарлах хэрэгтэй тий. Үнэхээр хит их ачаал аваад авах эрсдэл бүхий эсвэл би шийдэж чадахгүй асуудал дээр бол илүү их ядарна. Тийм учраас тиймэрхүү асуудлуудаас аль болох заримыг авахгүйж бол би өөрөө сонгож болно шүү дээ. Зөвхөн намайг сонгохтой биш. Чадахгүйгээ хэлж болно. Чадахгүй бол дараагийн шатлал руу явуулж болно. Өөр хүн санд болгож болно. Ч гэдэг юм ингээд халаа аргачлал бай. Ихэнх тохиолдолд яадаг вэ гэхээр бид нар шийдэл байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр хүнийг би өөртөө нааж авч үлдэх зовлонгоос гэтлэгдэг. Жишээ нь та нарын хувьд гэх юм бол нөгөө мэрэгжлийн биш хүмүүс учраас тэрийг аяг хүнд сонсогдно. Тэгээ яахаа мэдэхгүй учраас бүр яаж туслахаа мэдэхгүй учраас ямар ч гарц гаргалгаагүй те ингээд занаар яана гэл ингээд нэг юм тийм л асуудал дээр бид нар аш толж байгаа шүү дээ тий. Тэгээ бид нар шийдэл яваад байгаа болохоор тэр шийдэл рүү л ингээл явуулаад байдаг байхгүй. Тэгээ шийдэл рүү оруулна гэдэг чинь эхлээд тэр хүн ч өөрөө хөлөмшөрөх ёстой тэр юм хөлөмшөрснийхэн дараа нь явуулах ёстой багаар чиглэх ёстой тэгээ тууштай байлгах ёстой гэл ингээд зөндөө ижил нэг юм тэр өөрчлөлттэй шүү. Тэр хүн бас хөдөлмөр гаргах ёстой. Ганц юмч хөдөлмөр гаргаж болохгүй. Ачаал даах чадвар өнтер бол мөрж байгаа. Миний хувьд бол ч одоо энэ нурууны асуудалтай байнгудаан суух юутай эсрэг залталчаад шүү дээ. Миний ажил өөрөө баг миний эсрэг эрүүл мэндийн хувьд эсрэг залталчаад байгаа. Зөндөө аргууд байна л та мэдээж найз нөхдөдтэйгээ уулзна. Өөрөө коуч одоо юу гэдгийг тусламж авдаг хүмүүс гэж бас байгаа. Хэдийн үеэс та ер нь ингээд хязгаарлах ёстой юм байна гэдгийг та ер нь ойлгож авч ирсэн бэ? Ер нь нэг ачаал даах чадвар модал нуруу муруу гэмтэл би ч их олон цагаар ажилладаг. Одоо би бол нэг ажил хийжээч амьдралдаа хийж үзв. Юу энэ хүүхдээ хас ажилласан юм байна шүү дээ. Үгүй тийм үү? Ер нь бага ангиас эхлээл ажиллаж гэсэн. Юм хум зараал. Одоо тэр үчи ажиллаж дээ. Тийм шүү дээ. Том хөдөлмөр. Ер нь би амарч 100 ч амарч үзээгүй. Тэгээ сүүлийн 19 оноос хойш 100 амарч үзэж байгаа. Тэгж их ажилладаг байсан байхгүй. Гэхдээ тэр бол жоох муу байсан. Миний хувьд бол. Нөгөө баланс алдагдсан. Тэр маань одоо их ажилдаг сүулдэ нөгөө нэг хөдөлгөөний дутагдал мэтгэл дээрээс нэг байнгын суугаа ажил гэж сүулдэ тэр чинь спортосоо жоохон холдоол тэгэл нөгөө эрсдлүүд чинь нэмэгдчихэж байгаа байхгүй олон жил. Танд ингэдүү таны сэтгэл зүйд ингэ нөлөөлж исэн, шаналгаж исэн, тийм хэмжээнд та ингэ нөлөөлж исэн асуудалтай хүмүүс байсан уу? Тэзэндээ шүү дээ. Манай асуудалтай хүмүүс чинь нөгөө олон зарим нь олон жил яваа. Нэг байн сэтрэн, байн асуудал нь гарч ирнэ. Тэрнт чинь бас би бас эмпати үзүүлж байгаа учраас би өөрөө бас мэдрэн шүү дээ тэр чинь. Танд ийм хамгийн их өөрчлөгдөж исэн үе гэдэг хэдийн үе байгаа л оюутан багтаа л их өөрчлөгдсөн байх гэж боддгийг. За хоёулаа тэгвэл оюутан цагаа нэг сайхан дурс л та. Оюутан багтаа бол би одоо жишээ нь 10-аад сонгуульд ажил зэрэг хийдэгсэн бас. Янз янзын одоо юм клубүүд шинээр нээж мэгээл өдөр төсөөлөн үйл хийгээл, ёс зүйн хорон холбооны хэлтэй албаны дарга хийгээл, лектор хийгээл, оюутны холбооны хэлтэй албаны дарга марга авсондоо өдөр төсөөлөн гişүнч гэдэг юм ингээл зөндөл юм ижилсэн. Амар одоо яг тухайн үед ингээд бодохоор нөгөө нийгмийн идэх аяг өндөр байсан юм уу? Тийм ээ тий. Маш их байсан. Тэгээ курсын даргасан батгийн ахлагч байсан ч гэдэг юм ингээл нэг дор амир их юм хийдэг. Тэгээ тэр бол хит бас жоохон туширсан л та. Одоо ер нь жоохон нийгмийн хүн шүү дээ. Волонтер ажлууд их хийдэг. Тэгээ би бол насан туршдаа миний хийдэг юм бол волонтер би одоо ч хийж байгаа те. Сайн дурын ажил бол дандаа л хийдэг. Болдгоор ингээс хойш бол би бол ингээд тасралтгүй л хийж байгаа. Тэр нөгөө ёс зүй эдик хувийнхний өөрийгөө хүн чанар авчилт хамгийн том сайн арга байдаг байхгүй. Волонтер хийх чинь ер нь сайн дурын ажлын хамгийн гол юм тэр. Тэгээ бид нар бол яг нэг хүүхдээ хасаал нөгөө нэг тэрийг хийгээ сурцсан учраас яг эдгээр ч бүгд волонтер ажиллаад л та. Оюутан байх үедээ бол яг нэг юм 10 жилдээ бол би их тийм гацтай гэрдэг нэг үгээ олон дахин давтдаг. Багшийн өмнө гараад ярьж гацаад муурал айгаа тийм ярьж чаддгүй хөө. Тийм л хөвгтөс. 10 жилдээ юу? Тий. За. Тэгэл оюутан болоод оюутан байхаас их юм сураал шинэ юм бодоод яг нэг гоё юм яасан бэ гэхээр мэдээж асар ингээ шинэ өөрчлөлт шинэ уур амьсгал руу орсон. За бидний үед бол одоо ангаахт орно гэдэг бол одоо Fulbright авсан юм шигтэй, Chevening авсан юм шиг л тэнгэрийн амдаг атгацсан юм шиг л тийм байсан байхгүй. Хамгийн мундаг сурдаг, хамгийн сайн зундан л ангаахт ордог. Тэр чинь мөрөөдлийн мэрэгжил те. Ерөөс нэг бурхан шиг мэрэгжил шүү дээ. Тийм шүү дээ. Дээр үуч нэг эмч гэлтгийг ингээд ч хамгийн эмч чи одоо ч гэсэн угнаад тийм гоё уг мэрэгчл те. Биднес л одоо скул байдлыг алдагдуулаад жоохон нэг юм системийн алдаанаас болоод энэ эмчийн энэ одоо карьер нэлээд онж байна. Тэгэл тийм хөвгт байсан. Тэгэл яхтай оюутан болол оюутан багтаа бол надад урлагийн ч айгүй их идэвхтэй, спортын их идэвхтэй. Тэгээд ийм бэлтгэх урлагийн тэмцээнүүдээр маш их явдаг. Ангаахыг төлөөлөөд амар олон бэлтгэх урлагийн тэмцээнээр орлоо. Тийм л идэвхтэй оюутан байсан да. Тийм ээ тий. Та ингээд түрүүн 10 жил байхдаа ингээд ээрч муурдаг. Та ингээд багшийнхаа өмнө ингээд гарахаар нэг өөрөө олон ингээд автдаг гэсэн гэлтэгж шүү дээ. Тэр хэр удаа үргэлжилсэн? Тэр чи 10 жил бүтэн байсан бах уу. Бага ангид бол мос урдаг л хөтөсөн юм чинь. Ингийн мос урдлагтай байлаа. Тэр чинь бас олон юмнаас нөлөөлж байгаа байхгүй. Багштай тэр чинь нэг юм дандаа гадуурхагдана. Багшаас их нөлөөт.
багш их чухал. Тэгсэн мөртлөө тооны аварга. Тэгсэн мөртлөө л ангийн мосорлогтон тэр үед чинь нөгөө ангийн мосорлогтууд нэг багангийн хүмүүсийн чинь нэгдүгээр ангийн хүмүүсийн чинь мосорлогтнууд чинь хам хувцсыг тайлаад ингээд ангиудаар хэсгэж авч авдаг. Бусад ангиудаар хэсвэлээ. Хам хувцсыг тайлуулаад аа. Тийм ээ. Дээд хувцсыг бүгднийг тайлуулаад. Багш нь авч явж байгаа юм уу? Тэр багш нь шийтгэж байгаа. Тийм үе байла. Тэгэл байнга одоо нэг юм цүнхүүр гэж зогсно тий. Сандал өргөж зогсно. Тэргийн шийтгэл мэтгэл бол жоохон амар юм харгаа шүү дээ. Жоохон хэцүү шүү дээ. Одоо бодохоор тэр чинь бас тий. Арай л бас. Тэгээ одоо энэ чинь бүр амар шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгээ тийм юмнаас ч болоод л жишээ нь хүүхдүүд ер нь сурах тургуу болчихж байгаа. Өөр багш дээр орсон чинь үн чинь багш чинь ингээ хүүхдийг загнахгүй байж болдго юм байна. Би ч ер нь сурж болох юм байна шүү гэдэг юм хайлгалт руу ороод. Тэгэл нөгөө сойр боловсрол жоохон муу байжсэн учраас хүүхдүүд чинь сүулдэ нөгөө шинэ хичээлүүд ороод эхэлдэг шүү дээ. Манайд бол одоо 7 дугаар ангиас эхлүүлээл тэр үед одоо хим, физик, биологи, геометри гэдэг ингээ дандаа шинэ хичээлүүд орж байгаа. Шинэ хичээлүүд чинь нөгөө хоорондын ялгаа байхгүй зэрэг орж ирнэ. Тэгэнгүүт шууд үүсээ явчихна. Тэгэл ангийн сайн сурлагтуудынх нэг болоод явшдаг. 7 дугаар ангиасаа юу? Тэрнээс өмнө бол ер нь бол нэг өөрийгөө муу сурдаг гэж бодоод ингээд бүр итгэдэг байсан. Хамгийн амар нь бүр итгүүлсэн байсан баг. Тэгэхээр багш нараа айгуу чухал. Одоо нэг өсвөр нас гэдэг тэгэнгүүт яг одоо яг таны ингээ үе бодохоор юу буруу зөв бэ гэдэг ялгах ялхамжтай дархлаатай болчиход байна ч гэдэг хүний югаар олж үзвэл. Өсвөр насыг би ер нь яага ингээ сонгоод байгаа гэхээр би ингээ хараад байхгүй. Бусдын нөлөөлөл ингээ ихвэдэг юм шиг. Эргэн тойрон найз нөхөд заа жинхэнтэй багш гэд тэдгээр хүмүүс миний харах үнцгээ ямар тодорхойлдог юм шиг. Та ингэсээ бүр итгэсэн гэлдэгж шүү дээ. Тэг тэгэнгүүт энэ үеийн таны ер нь ингээ сэтгэл зүйнтэй юм зүг яг ямар ингээ хүүхдээс нэг сонь маш их одоо стигма ихтэй, ялгарлангад орхол ихтэй, их өөртөө итгэлгүй, дуугаа яг зүгээр ийм хөдөлгөөнтэй жоохон сахилахгүй л боловч бүр жоохондоо бол бүр л их л дуугаал байсан. Одоо баган гэдэг бол их л хэцүү байсан. Тэгэл тэр чинь нэг жоохон нэгдэл нэг багш нь гайг болоод ирэнгүүт хүүхд гайг болно шүү дээ. Тэр үеийн хүүхдүүд яг тэгэл нэг адилхан л хэцүү нийгэмд амьдарч байгаа шүү дээ бид нар чинь тэгэл тухайн нэг хоёр үеийн яг юм шилжилт зааг дээр ороод ирсэн бараа босхоо үед амьдарч байсан үеуд юм чинь. Нөлөөсөн юм бол мэдээж найз нөхдөөд айгүй чухал нөлөөтэй. Тэгэл нэг найз маань одоо жишээ нь бага ангитай бол одоо найз маань тастыг байл за тастыг л тастай авчих. Тэгэл тэр найз маань дөрөвдүгээр ангитай ангиасаа нөгөө уйлраад би нэг чүай дунд гараад нэг чүай намайг дунд гаргаад нэг дунд анги руу оруулаад бид нар чинь болохоор яг нөгөө нэлийн хэцүү амьдралтай айл майлын хүүхдүүд олон хүүхдтэй тий олон тийм хэцүү амьдралтай айлаас гаралтай учраас тэрийг чинь бас багш нар жоохон дээрлэх хандна. Янз янзаар ингээ гадуурхан янз янзаар үзэн. Тэгэхээр хүүхд чинь амар ихтгэлэг болж байгаа. Өөртөө ихтгэлгүй дуугаа ер нь л их тийм л хөтөсөн. Тэгэл дунд ангиас арай дээртэл. Тэгэл дунд анги дээр арай өөртөө ихтгэлтэй болно. Яг нь сурч болох юм байна. Би ер нь сурч чадах юм байна шүү дээ. Тэгэл нөгөө сүулт нь яг тэр дунд ангиасаа төгсөөд нэг юм химийн сонгон гэдэг манай 33 дугаар сургуульд химийн сонгоноор алдартай. Химийн сонгоноор алдартай сургууль хамгийн алдартай багш нь Дандар гэдэг манай талигч багш маань байдаг. Тэгээд тэр багш тэр бид нар ингээд манай ангиас нэг 5 эрэгтэй хөхт орж байгаа. Нэг ангиас. Нэг өөр ангиасаа тэр химийн сонгон руу шилжиж орж. Тэр бас амьдралын асартан өсрэлт болсон гэж боддог. Химийн сонгон руу орсон. Тэгээд тэр химийн сонгож яг нөгөө эмч болох бэлтгэл хийж байгаа шүү дээ, тий. Ирээдүйд эмч болох сонирхолтой хөхтөд байл химийн сонгон шалгалтай өрөөгөл тэгэл орж байгаа шүү дээ. Асар том өсрэлт болсон. Асар том юм боломж болсон биднэрт. Хоёрдугаар тэр багш маань бас амар хүчтэй нөлөөсөн. Их супер их гоё багш байсан. Одоо бидний хувьд бол их хүндэлдэг, их хайрладаг. Ер нь хүнийг хүүхдийг тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийг юм хөгжөөх, левел ап хийх, дараагийн шат руу гаргах амар хүчтэй нөлөө үзүүлсэн. Би бол одоо чинь багшийнхаа нэг л хийсэн үгэнд их талархдаг. Би тэрийг ингээд тэр үгээр одоо ч өөрийгөө пүүшилдэг байхгүй. Нэг одоо 9 дугаар ангид чөлөө бид нар ингээд нэг юм урлагийн үзлэг боллоо. Тэгсэн чинь урлагийн үзлэгээр нөгөө нэг юм бүжиглэх юм гарлаа. Цэнгийн бүжиг би боллоо. За би чинь нэг спортын хүн болохоор сакс болоо тоглолцдог, хөлбөмбөг тоглолцдог. Тэгээд би чинь амьдралдаа бүжиглж үзээгүй. Ямар ч хөвсөл байхгүй. Амьдралдаа бүжиглж үзээгүй юм чинь нөгөө химийн сонгоны хүүхдүүд чинь нэг ирчүүд нь их ховор бага хүүхдүүд байгаа шүү дээ. Амьдралдаа бүжиглж би ерөөс бүжиглж чадна ч гэж мэдэхгүй. Тэгээ байжсэн чинь цаанх төвчин чи ороо шүүгээ тэгэхээр яг гайхал багш биш та амьдралдаа бүжиглж үзээ. Би бүжиглж чадахгүй гэсэн баг. Гэсэн чи багш надад зүгээр ингэж хэлсэн. Зүгээр санамсаргүй байсан. Тэгтээ багш тэргээ сандгүй байл л дээ. Бид нэр сүүлд нь ярьж байгаа. Юу яриад байгаа инх төвчин чамд чадахгүй юм байхгүй зүгээр ор гэсэн баг. Тэгээ тэр үг надад inspiration болсон те. Одоо би бол тэр үгийг насан туршдаа авч бод. Хэцүү өөрийгөө чадахгүй байгаа амар хүнд цаг хугацаа болгон дээр би юу гэж өөртөө хэлдэг вэ гэхээр өөрийгөө пүүшлэхийн тулд бүрүүлж ирэлдэг. Төвшөө юм чадахгүй байхгүй шүү дээ. Яагаад чадахгүй гэж боддог чадна шүү дээ. Эзэнтэй гэж пүүшлдэг гэсэн. Тэгээд тийм юм хэлж байгаа багш хүссэн ч хүсээгүй тэр хүүхдийг дэмжин хайрлна тэтгэн өстэй.
Тэр багш бол тэгээд асар их юм том төлхөц өгсөн. Амар хурдцтай төлхөц өгсөн. Тэгээд тэр чинь өөрөө бас амар том боломж санаагахд орох бас боломж байсан тий. Одоо химийн сонгон байсан учраас тэр чинь бас өөрөө амар том боломж. Санаагахд орох ганц боломж чинь. Ерөөсөө тэр үед чинь химийн бодлого, химийн одоо тест хоёроор л өгдөг байсан. Өөр хичээлээр өгдөг. Зөвхөн бодлогоор болон тестээр өгдөг санаагахын конкурсууд чинь дандаа. Тэр бол одоо юу гэдгийг тий багшийн ер нь багшууны амар том супер нөлөөнүүдийн аяг нэг гэж боддог. Багш бол хүний амьдралыг өөрчилж чаддаг, бүр эргүүлж чаддаг, эсвэл унгааж чаддаг, хинч биш гэдэгт нэтгүүлж чаддаг тийм төрлийн хүмүүс. Тэг би бол хинч биш л гэж боддог байсан. Хөөхд байхдаа бол би бол одоо тий ирээдүйн амьдрал төсөөлж байгаагүй. Чүү яаж амьдрдаг юм те одоо яаж хоолоо олж иддэг юм болдоо тий тийм л юм бодож шээ. Багшигаа дурсаж ярьсан. Сайхан ба шүү дээ. Сайн жил багш маань арай өнгөрсөн. Харт багш маань. Одоо хүртэл ингээд таныг явах, ураг шалгах тэр хүчийг өгсөн гэдэг сонсохоор бид нэр яалч ярихгүй ингээд санаандгүй ч санамсаргүй ч санаатай ч те хэлж байгаа үг үйлдэл болгон хин нэгэнд ингээ айгу тусдаг байгаа байхгүй те. Тэрийг тэг мэдээж нь яхаа багш бол өөрөө бүрээсээ санаж байгаагүй тэгээд яг надад бол тэр амар их гоё туссан байхгүй. Яг тэгвэл надад хизээч байгаагүй юм байхгүй. Би хизээч тийм дофамин авч үзээгүй. Эзэж тийм одоо шаргалтай тийм мэдрэмж авч үзээгүй. Тэгээд тэр тухайд бол би одоо тэр бүжгийг тэр ангийн хамгийн сайн бүжгэлдэ охноос сураад хамгийн түрүүн тэр вальс майс иргэд сураад одоо яг тэр иргэд сурснараа л би одоо вальс иргэдэж шүү дээ. Тэр вальс бол асуудалгүй ирэх чинь тийм. Тэгэхээр чинь тэгэл чичлэг байхгүй тий. Сурчлага байхгүй тий. Болж л байгаа. Тэр болж болохгүй юм байхгүй байгаа. Боломж байгаад байгаа. Тэр юмыг олж гаргаад ингээд тодруулна гэдэг бол бас их чухал. Багш хүний амар том үүргүүдийн нэг гэж би боддог шүү дээ. Багш бол амар хүмүүст одоо энэ хүүхдүүдийг яадаг бол бид нар чинь нөгөө өөрийгөө хайж байгаа, өөрийгөө олохгүй байгаа. Тэгээд тэднийг молох тусам, зарим нь магтах тусам, зарим нь одоо юу гэдгийг те хатгах тусам сайжирдаг те. Зарим нь бол магтах тусам сайжирдаг. Хүн болгон хүүхд болгоны онцлог өөр байгаа шүү дээ. Ийм чухал үед бас байна. Тэгэл нөгөө олон цагийг ингээд сургууль дээр өнгөрөөж байгаа болохоор ялж ярихгүй их нөлөө байна. Найзууд бас аягүй нөлөөтэй. Миний найзууд гэж дандаа л нэг 20-30 жил найзууд байгаа. Нэгдүгээр ангиасаа, дөрөвдүгээр ангиасаа, 6-р ангиасаа, 8-р ангиасаа найзууд л байгаа. Оо яа сайхан. Тэгээд эдгээр чинь бол ингээ аягүй сайн нөлөөтэй. Шинэ миний эргэн тойронд байдаг найзууд арх нэг их удаггүй, ихний хамааралтай хүн байхгүй ч гэдэг юм уу те. Ийм олон жил найзалж байгаа шүү дээ. Тий. Зодон цохоо хийгээд байдаггүй, гэл ийм зөндөсөлчөд байгаа байхгүй те. Тэгээд эдгээр чинь өөртөө амар бие биендээ ингээд нэг нэгнээсээ бид нар суралцсан шүү дээ. Манай бадрах ингэж юм. Оо манай одоо амраа ингэж юм би эндээ суралцах цагаал те. Манай маараа юм байна шүү дээ. Би ч гэсэн чадсан шүү дээ. Гэл ингээл найзуудаасаа суралцдаг. Манай одоо найзууд бол дандаа нэг юм ирчүүд дээр их хвчлэн найзалдаг бас. Миний одоо нэг бас нэг багын нэг 5 уруу гэдэг нэг найзууд байна. 5 уруу гэдэг ингээд нэг өөрсдөө нэрлэлсэн нэг жоохон махлаг болохоор нэрх өрөө гэл ингээд нэрлж хэлсэн. Найзууд бас эвнээс аягүй их юм суралцдаг. Гэт эдгээр чинь бас ингээд нэг амар эерэг амьдралын хэмнэлийг бий болгоцсон. Хараал хэлдэггүй байх. Одоо арх тамхи юм аюу зуршлуудаас хол байх гэдэг ингээд бас нэг юм ингээд нэг найзууд маань сургач. Ингээд найзууд бас тийм бид нар өөрсдөө тэгээ би нэгээ ингээд хөшлээл те чи сайн би сайн хоёлаа ингээд твэдүүлээ тэгэн амьдралыг ингээд авч явна гэл. Бас тэр найзууд аягүй чухал шүү. Одоо хүмүүс ингээд шүү тийм архиудгүй юм байдгүй юм уу гэдэг. Миний эргэн тойронд архиудгүй зөндөө байхгүй харин амар их байдаг. Ямар сайхан нөхөрлөл вэ. Надад сая ингээ юу аим сонирхолтой санагдлаа. Юу танд хамгийн их ийм өөр санагдсан анх одоо яг энэ мэргэжлэр ингээ сурч явах явцад. Жишээ нь ангаахт орсон баг эрэхтэй хүүхд болгоны үндсэн мөрөөдөл юу гэдэг вэ гэхээр сайн мэс засалж болох гэдэг мөрөөдөл. Бүгд л ихэнх ирчүүд ерөөсөө л нэг цөөх ирчүүд байгаа шүү дээ бас тий. Эмэгтэйчүүдэд бол ангаахт эрэхтэй хүүхдүүд их цөөх. Бүгд л мэс засалж бие ч гэсэн мэс засалж болно л гэж орсон. Оо за. Тэгэл эрэхтэй хүүхд гэхэр мэс засалж болно гэж бодож байгаа ш. Тэгэл 2 дугаар курсээс эхлүүлээл өөрөө нэг хотын оюутан байсан болохоор давуу тал нь юу гэхээр нөгөө 100 хүүхдээ явах шаардлага байхгүй. Зуны саруудад дадлага хийж хөлөө одоо 8 дугаар сард нь дахиж өөрөө нэмж давтан дадлага хагасдан сайн дандаа гэмтлийн эмнэлэг дээр өөрөө санаачлахаар очиж хонно. Би бол 6 төгсөлөө л гэмтлийн эмнэлэг дээр онсон. Одоо санаачлахаараа. Эхлээд гэмтлийн эмнэлэг дээр хондог, 3 дугаар эмнэлэг дээр очиж хондог. Тэр хоёр дээр бол хамгийн их хондог. Нэг мэс засалчил болно гэж бодоод яваад байгаа ш. Тэгэл нэг хараа сайжруулах хэрэгтэй. Би ч бараг айл үнэлгээтэй болоод нэг асентер буюу ингээд хаалгаанд туслахаар орно ш. Тэ бид нар бол хийхгүй ш. Оюут юм хийхгүй. Тэгээд энд чинь бас нэг юм жижиг шижиг юмнууд багш нар бас хийлгэн. Тэгээд за одоо хэрцэн ойноо гэл аюулаа л тэ. Одоо ингээд нөгөө зөвхөн оёдлыг ингээд яханд бол гартаа ингээд хэдэн мянган удаа дандаа татах хэрэгтэй. Тэ тэрийг зөв оруулах хэрэгтэй. Арьсан доор оруулах хэрэгтэй. Хойхон доор яаж оруулах юм. Гэл ингээд тийм дадлуудыг их хийдэг байсан. Тэгээд сүулдэ одоо мэс засалж юу нэм юм байна гэж бодсон. Оролдож үзсний эцэстөө их олон одоо тэгтээ би 6 төгслөө хийсэн шүү дээ. Тэгээд 4-р курсээс за ерөн сэтгцэн юмч болох ёстой юм байна. Ерөн миний хувийн характер таарах юм байна. 1-р 2-р сэтгц бол амар чухал салбар. 3-р би ерөн сэтгэл засч болно. Тийм ч бас хамгийн дөрөв сэтгцэн юмч болох ёстой юм байна. Гэт ингээд төрөлснээрээ мэрэгчлээ бол сүулдэ ерөн энэ чиглэл рүү явуулаа. Тэгэл сэтгцэн юмч болох зам бол ерөөсөө дартан байгаагүй. Маш хүнд байсан. Миний хувьд бол сэтгцэн юм сэтгэл засч болох маш
Маш хэцүүс. Яг хоо биеийн салбарт хэрэгтэй. Биеийн салбарыг өөрчилнө. Биеийн салбарт сарх хэрэгтэй хүн гэж. Тэгэж бас орж ил. Тэг яг хоо нөгөө Монголын цаашаа энтэй одоо эмчнараасаа бид нар юм юу одоо юм гоё мотивашн авах хэрэгтэй шүү дээ тий. За. Яа ийм л юмж болох юмсан гэдэг юм авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ би мэслийн эмчнараас ерөөс тийм авчаадаг байхгүй. Тэр чинь ингээд мэслийн эмч болох голц тэгэл байгаа шүү дээ. Ингээл яваал байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тийм ерөөс тэр хүмүүсээс нь эмчнэрээ дагаад явж байгаа шүү. Тийм ус ерөөс авчаадаг байхгүй. Тэг миний юм тэрс ингээд нэг миний нэг хүүхний үзэл бодол ингээл юм тэрс зогсчихгүй. Тэгээ нэг одоо манай нэг сэтгц эрүүл мэндийн үндэсний Сэмүтийн нэг юм ч гэдэг. Сэмүт чинь тэр үедээ бол одоо ч гэсэн нэг сайн нэр хүнд мөнд заримдаа яваад байдаг шүү дээ. Тэр үед бол бүр нэр хүнд муутай байлаа шүү. Тэгсэн чинь тэнд байгаа эмчнараас би өстой амар гой хүн чанар харсан байхгүй. Йоо ингээд нөгөө хинч биш хүнийг яаж харилж чадаад байгаа юм бэ энэ хүн. Нөгөө сэтгцэн өвчтэй бүр оюуны хүн томсдолтой, момсдолтой, тэ шизофренитэй хүмүүсийг тэр эмчнэр хайрлаадсан байхгүй. Бүр ингээд чин сэтгэлээс хайрладаг. Би ингээл нөгөө нэг түүхээ өвчиж байгаа хүндээ ингээл гэрээсээ авчраад хамгийн сайхан хувцас цамцаа авчраал өгч байгаа байхгүй тий. Сэтгцэн өвчтэй хүмүүс ч амар өргөдөлтөө шүү дээ. Яг одоо сэмүүд твтж байгаа, тэнд байнга очдог, яг группт байдаг хөлмөр чадралт тогтоолгоцсон тэр хүмүүс бол маш хэцүү шүү дээ. Амьдрал нь маш хэцүү. Тэгээ тэр хүмүүсийг хайрлж чадна гэдэг бол ёстой тус нэхгүй хайр гэдэг шиг тэр нэг амар их тийм сэтгэл амар их тийм гэгийн юм тэнд байгаад байгаа байхгүй. Тэгээ тийм хүмүүс тийм юмж болж байна гэж бодоод би ер нь миний ер нь зам байна даа гэдэл би ер нь яг ийм юмж болно даа гэж бодвол тэр чинь бас амар том төлөв зүйлдэг байхгүй болж байгаа байхгүй. Йоо ямар гоё юм бэ гэдэг нэг юм те. Йоо ийм л юмж болох юмсан. Мэдээж л зөндөөл юмч нар ийм ч юмч болох юмсан те. Гэлгийн өгшигээ хараалтай гэлгийн зогшиг ямар гоё багш вэ ийм юмч болох юмсан гээл те. Цангах өгшигээ хараалаа өө өстө цангах өгшигээ болох юмсан гээл бодчихсон үед байгаа л. Гэхдээ миний эдэг, миний байгаа байдал, миний өөрийн ур чадвар, миний өөрийн нөгөө хүүхний хүсэл тэгээд миний тэр юмд хамгийн их тохирч байсан бас тэр байсан. Мэдээж нэлээд хэцүү байсан. Салбарт бол ороход бол цаг хугацааг бол нэлээд эхлээд эхний үеүүдэд бол бас их хүнд тулсан. Тэгэл ямар ч байсан зүтгсээр байгаа л тэгэл юмч болол. Тэг та бас өөрийг нэлээд таньж мэдчихээ те. Би нэрээ дуртай байгаад байна, юу байгаад байна гэдэг зүйлсүүдийг ингээд харсан учраас бас тэрнээшээ тэр шин тухайн үед ингээд эдийн засаг харах юм бол эсвэл нэр хүндээ харах юм бол хамгийн муу, хамгийн дорой, хамгийн анагаахын мэргэжил дотор хамгийн нэр хүндтэй, хүнд муутай, нэр хүнд муутай ямар сайндаа манай багш нар манай гэрийн энэ шоконд орж илж наас тэгсэн юм ч болдог шүү те. Баг ингээд те нүдэн бүлтрээд ирүүн унаад те. Юу сэлэрд гарч ичүү тэгээд насан турштай галзуу сүлээтэй шаратны хүмүүстэй ажиллах юм. Үгүй ээ биш энэ шал өөр гэдэг ингээд тайлбарлах гээд ойлгохгүй те. Үгүй энэ ингээд дэлхийд арай өөр байдаг юм аа гэл ингээд те. Шал өөр эн чинь өөр байдаг гэдэг ингээд тайлбарлах гэж хэцээгээл бас ойлгохгүй тэгэл заа окей тэгэл нэг юм цогцоор болох байлгүй гэл явсан шүү. Гэр бүлийн төвөл зөрчилдөөн их хэжтэй те. Тэгээ яг нэг амар чинь ингээд гайхчил байгаа ш тэр чинь ингээд анагаахт гайгүй ойтон яваад тах шиг байсан. Тэгээ багш нар ч гэсэндээ ингээд манай багш нар ч гэсэн одоо манад энд ингээд хүүхдийн багш болоодох тэнд ийм болоодох энд нэг юм болоодох гэдэг нэг санд мал зөндөл тавьж байсан л та. Тэгээд би болохоор нөгөө за би өөс зорилгоо тагнаа мөрөдлөө тагнаа би өмнө хийжсэн те өөрийнхөө нэг юм төлөвлөсөн юм а тэрийгээ тагнаа гэдэг ингээд явсан л та. Тэр нь илүү хүнд зам байсан. Хэцүү ч гэсэндээ түүнийхэн төлөө ингээд яваад зорж ирсэн нь өнөөдөр маш олон мянган та өнөөдөр хэдэн мянган хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа үлээ те. Тэнгүүд тэр хүмүүсийн амьдралыг гайхалтайгаар ингээд өөрчлөх тэр замд нь ингээд оруулж байгаа. Энийг сонсхол надад маш их одоо талархууштай байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нэр хүн болгоо ингээд сэтгэл зүйн өөрсдийн ч мэдэхгүй юм сэтгэл зүйн ингээд асуудлуудтай ингээд нүүрс тулгарч яхад та үүний төлөө амьдралаа зориулаа бид нар туслахын тулд ингээд байж гин гэдгийг сонсох надад ингээд маш их гоё байна. Одоо хоёулын дараагийн үе рүү орё гэж бодож байна. Одоо энэ бол их хөөрхөн копрон зөтсөн байгаас те. Харин тийстэй хөөрх. Тийм манай хүүхдүүд бас юм. Одоо би нөгөө энийг сайн санд манай нэг ихч. Одоо энэ миний энэ өмсцэн байгаа күртгийг миний нэг хамгийн том ихч төрсөгч маань ойж өгсөн. Өөрөө ноёдолч юм байсан болохоор. Тэгээ би энэ күртэнд аяг дуртай байхгүй. Яагаад гэвэл нэг гадагшаа авч явахаараа энэ күртгийг өмсгдөг надад. Тэгээ би нөгөө нэг энийг өмсөх амар дуртай намаа гадагшаа авч төвчөө манай нэг ихч маань бас нэг одоо манай нэг үеэлэгч маань төвчөө одоо чиний зургийг авахулнаа. Тэгэхээр чи гоё лентэй зөөч гэж намайг хөртөд лент зүүлгээд авч яваад багшийн дэдийн тэн. Манайхын захаа орон гэнэдээс багшийн дэдийн тэрлүү одоогоор бол энэ ясын имлэг мэмлэгийн тэр хавцаа ирээд тэр хавд ирчин зураг авах болж ирсэн. Тэнд одоо тэр үед бол одоо нөгөө зурагчин ховор штэ. Тэгээд давхуулжсэн намайг ингээ нэг юм дээр гаргаж зөксөж байгаа давхуулжсэн байхгүй. Тэг би бол тэрийг сандыг энэ их жоохон бэл баагүй. Айхтараа санагдaltaй юм аа. Тий намайг манай гэрийнхэн ч гэсэндээ гайхаад байдгийн. Хадам ч гэсэн ичтэй баг үеийнх юм ямар сайн санд ингээд би ер нь одоо бага насны үеийнхэн амиг юм утгачлсан ойдогтолтхоо. Үйл явдлын ойдогтолт аюу сайн сандаг. Яг ийм нөгөө нэршлийн ойдогтолт бол мөн. Гэхдээ ийм утгачлсан ойдогтолт яг үйл явдлуудыг бол маш сайн сандаг. Ер нь хүмүүсийг энэ ямар характер гаргаж ирсэн, тэгжсэн, ингэжсэн гэдэг юмнуудыг бол маш сайн сандаг. Тэгээ тийм учраас одоо жишээ нь ер нь хүүхдүүд
Хүмүүс нэг ихэнх нь сандаг юм 3 настайгаас хойш юмыг сандаг штэ. За. Тэгээ би бол одоо энэ жишээ нь энийг бол амар сайн санаж байгаа байхгүй. Тэгээ жишээ нь 3 настайдаа би одоо юу яаж яснаа сандаг юм бас. Нэг хөлмөлөө нэг юм хүнсэн төлж мүлээл бүр ингээ үйл явдалтай санаа ингээ эхлээ тэгээ дараа нь ингээ хүнсэн төлээд хөл маань ингээ бүр шалзраад тэгээд бүр ингээ хитэн сараар имлэгээр ингээ 2 хөл болттой имлэгээр яваад гээл те. Ингээл одоо тэр үе хүүхд юмнууд байдаг шүү дээ. Ингээл маагуур тоглоол гээл ингээл хичээсээ нэг баян зүрхийн имлэг дээр имлэг рүү намайг жоохон багт ингээд нэг одоо би 4-тэй байсан баг. Ингээ намайг имлэг рүү дагуулж явж байгаа төөрөөд. Би өөрөө баян зүрхийн имлэгээс цагаан орон хүртэл алхаж ирдэг байхгүй жоохон төрц. Гэтэ ганцаараа алхаж ирж байгаа юм л та. Нөгөө баримжаагаараа. Тий. Жишээ нь тиймэрхүү үед тэр үед ч нэг л замаараа дэлгүүр ороод юм худалдаж аавал их чи өгсөн керман төгсөн эдэн нэг зоос мос тэр үуч зоос мос кермал болсон. Нөгөөд кермасан зоосоор нь хитэнгөөх мөхий аваад тунгалаг тамир чихэр аваад гээл ингээл л та. Яг ингээ үйл явдлаар нь сандаг байхгүй. Тиймэрхүү юм уу ингээ хөөрхөн юмнууд би 4 настайдаа хамгийн анх би аимсаа ажиллаад жишээ нь юу яасаа айхтар юм бэ за. Тэр үед нөгөө ээж нар чинь нөгөө аимсыг ингээд ээж маань ингээд аимс нэхэж өгдөг. Тэр үед чинь нөгөө аимс баргуудалж авдаг байхгүй шүү дээ. Нэхэж аимс өмсдөг. Тэгээ хуучин хувцснууч дандаа л нэг юм зүрхтэй ингээд дандаа юм ингээд нэг энд тэндээ нөхөстэй хувцснууд байгаа шүү дээ. Өрхөө тэгээд нэг дандаа өвлөгдөж ирнэ хизээ шинэ хувцас ахгүй. Дандаа өвлөгдөж ирнэ ахаас хэлж байгаа. Тэр чинь би 3 ахын дээрээс бууж ирж байгаа юм уу тэрж байгаа. Тэр нэг юм аимсыг би нэг одоо нэг ээжийг нөгөө нэг юм зөөцсөр нэг манай ээж ингээд нэг ах дээрэгч ингээд дүүм юм бид нарыг ингээд нөгөө гэрт маань цаажлчаал тэг ингээд ажилтаа авчдаг ээж ажилтаа авчдаг ихч ажилтаа авчдаг гэдэг ингээд явцдаг тэгэнгүүт тэр аимсаа нөгөө нэг одоо би ингээд ойсон байхгүй яг 4 настайдаа тэгээ нөгөө оёхтой нэг умаалгаад бүр ингээд ойж чадахгүй юм чи хөрхий тэгээд ингээд бүр ингээд нэг ягаар цаалахад нэг юм яварчлээс нэг нөхгүй болгоцсон тэгээд би тэрийг яг сайн сандаг ихчний нэг ойсон ч гэсэн амар холгоод буцаад өмссөн чинь холгоод өвдөх тэр амар хэцүү байсан тэгээд би тэрнээс өмсч чадаагүй шин тэрийг санддаг за өсвөр дөнгөж баг дунд ангитай байлуу өөртөө бандаж ойжлаа тэр үед бол нөгөө хүүхд бас бандажчад олдохгүй шүү дээ. Бандаж нош дандаа цорхоо. Тэгээ нөгөө ганц цайны бандаж бол зөвхөн сургуулийн бандаж, сургуулийн маг, сургуулийн цамц, сургуулийн форум, сургуулийн өмнөд тустай. Тэрийг одоо яг ингээд яг цэрхнэр нь ингээд байл гадаа тоглохтой бол хийж тийм юмсгүй. Орж ирээ заавал тэргээ соличоо сургуулийн хажууд гэр байгаа юм чинь гэс гүрлэг орж соличоол. Тэгэл тэгээ нөгөө хамгийн дутагдaltaй юм чинь төрсийг. Тэгээ төрсийг байхгүй нэг одоо би нөгөө өөртөө яг өөрийнхөө төрсийг ингээд тавьж байгаа. Манай ээж нөгөө юм ойдлын машинтай гэртэй байлаа. Тэгэхээр нэг өөрийнхөө төрсийг нэг яг тавьж байгаад хэмжээд манад нэг юм юу хийсэн байхгүй нэг материал юу гэдэг лээ. Күртгэний материал шүү дээ. Күртгэний нэг юм күртгэний одоо нэг гаднах шиг юм ялгар материал манад нэг ногоонтой материал байдаг. За энэгээр сайхан төрсийг хийгээд авчиг нөгөө тэгжээстэй сайн ажиллаа зураал янзлж байгаа. Яг тэр хэмжээгээр хийгээл хийх гэсэн ч орохгүй. Тэгээ би өөр гайхад яагаад сонохгүй юу? Тэгээ анх удаага тэр үед юу гэж ойлгосон бэ гэхээр мэдэж авсан бэ гэхээр төрсийг чинь сондгоо гэж мэдэж авч байгаа шүү дээ. Сонох хэрэгтэй юм. Энэ материал чинь сондгоо юм биш тэгээ болохгүй маань гэж ойлгочаалаа шээ. Одоо тэгвэл тэгэд ингээд та ингээд түрээсэн багш нь аягүй сайн нөлөөлөөд тэгээд та тэр үгийг одоо хүртэл санаж явдаг гэдэгчсэн да. Тэгвэл яг гэр бүлийн ойр дотны хүмүүс нь хэлжсэн хамгийн мартагддаггүй одоо хүртэл таны амьдрал одоо ингээд бодохоор нэр үний илжтэй ч гэдэг шиг тийм сургаа сургамж гэвэл юу байх вэ? Яг миний дээдлийн ах. Би 3 ахтай. Би бол яг дээдлийн ахыг бүр дагаж өссөн. Одоо микрт гэхүү одоо энэ манай цагаан оронч тэр энэ гэртч тэр одоо микро гэдгийг сансрыг хэлж байгаа. Сансрын тэр хавийн 33 ойролцоох тэр 12 дугаар хороолол гэж нэрлэдэг тэр хавцаа гэлдэг байхгүй. Надад ингээ аягүй их юм заа сургадаг. Юмыг их сайн тайлбарлаж өгдөг дитэйл. Одоо би ч ер нь бас нэг тийм дитэйл тайлбарлах талтай хүн шүү дээ. Юмыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгээд яг тэр юмыг бол би ахаас сурсан. Яг миний дээдлийн ах надад ингээ нэг хүрчлэн зааж өгдөг. За жишээ нь би нөгөө химээ ойлгохгүй молекул гэдэг нэг юм ойлгодгүй. Молекул гэдэг ойлгодгүй ямар юм байдаг. Нөгөө харагдахгүй үзэгдэхгүй юм байгаад байдаг. Тэгээд нэг одоо ах маань за түшээ чи гараад тэр тэр одоо нэг юм намрын ихэнх сар марч юм уу хавар мавар болж исэн юм уу сансрын ингээд урууддаг зам цэсмэл зам дээр 13 урууддаг юм цэсмэл зам дээр гарч ирээ за одоо нааш хараад тэр гэл. За чи энд юу харж байна гэдгсэн чинь нөгөө зам дээр ингээд нөгөө цас ингээд нэг салхинд ингээд нэг юм хийсэл алгуулаад ингээд хийсэл алгуулаад ингээд нэг юм үзэгдэл явдаг байхгүй харагч байна уу гэдгсэн чи юу байна гэсэн чи яг нүдэнд тарагдахгүй юм явагдیں۔ Гэсэн баг. Энэ бол харагдж байгаа шамд энэ бол цас ингээд харагч. Эннээс жижиг хэмжээтэй
Тэгээ нүдэн тархихгүй юмнууд ингээ байдаг юм аа. Тэрийг юу гэснээр тэрийг молекул гэж. Айхтар тайлбарласан биш үү? Тэгээ тэр чинь ингээ алга болчихж байгаа шүү дээ. Ингээ сэлэнд хийсээд байгаа шимшиг нэг ингэж явж байгаа алга болоо. Тэр нэг их гой зураглал та. Одоо би ингээл тэр зураглалыг марцдаг. Маш хүн зүйнтэй байлаа. Яалч аргагүй нөгөө маш богинохон хугацаанд танаас мэдэж авах зүйлсүүд ихтэйгээс гадна таны амьдрал өөрөө маш сонирхолтой, амттай, маш баялаг байлаа гэж надад санагдлаа. Цаг гаргасан даас их маш их талархаад бяцхан талархлын бэлэг бидний зүгээс. Энэ бол ингээ манай цойлогс гээд хоёулаа хамгийн түрүүнд танилцсан тий. Цойлогс бол манай хамт бол энэ подкастыг явуулдаг. Та бол ингээ хүмүүстэй маш их уулзаж та тэдний хийсэн үгийг ингээ бичиж авдаг байхаа гэж бодож байна. Тэгээд бид тэдний хамгийн анхны гаргасан бас нэг юм тэмдэглэлийн төвчийн юм ярьж байгаа юм аа. За хэрэгтэй зүйлсээ ингээ тэмдэглэж авч байгаарай. За ингээд ашигтай бактери байгаа юм. Нөгөө бэлгэн болохоор энэ ингээд Английн хатааны албан ёсны нэрэмжит ийм өглөө цайны хараас хэрэгэлдэг юм байлээ. Араас нь юм уу тий? Яг араас нь хэрэгэлдэг юм сонирхолтой юм бэл everyday өглөө болгон хэрэглэнэ. Ингээд таны 3 угаалгасан зургийн хамт. За бэлгэлж байна. Альбомд нэмэгдэх болтугай гэж хүсэж байна. За баярлаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.